За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Happy Bell podcast-ийн маань ээлж дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаараар бид бүхэн мэрэгжил сонголтын талаар ярилцахаар Монголын ажил мэргэжлийн мэрэгсэн зөвлөхүүдийн холбооны тэргүүн Сасар Бором хичээгээ урьж оролцуулаад байна. Сайн байна уу та? Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авч мэрэгжил сонголтын талаар үнэтэй зөвлөгөө өгөхөөр хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. За баярлалаа. Урьсанд баярлалаа. Тэгэхээр юуны төрөнд та өөрийгөө ер нь танилцуулахгүй юу те? Ер нь ямар үйл ажиллагаа явуулдаг, юу хийдэг? За намайг Сасар Барам гэдэг. Би одоо Монголын ажил мэргэжлийн мэргэсэн зөвлөхүүдийн холбоо гэдэг төрийн бас байгууллагын тэргүүнээр ажиллаж байгаа. За ер нь сүүлийн 14 дахь жилд бол хөдөлмөрийн салбарт тэр дундаа яг ажил мэргэжлийн чиг баримжаа чиглэлээр ажиллаж байна. За 2010 онд хөдөлмөрийн төв бирж байгуулагдаж анх удаа одоо Монгол Улсын хэмжээнд ажил мэргэжлийн чиг баримжааны мэргэжилтэнгүүдийг бэлдэж 21 аймаг 9 дүүргийн одоо хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын одоо дэргэд мэргэжил сонголтын мэргэжилтнүүдийг бий болгочихсон. За энэ үеэс хойш өнөөдөр хүртэл тасралтгүй ер нь бол энэ салбартаа үнэхээр ажиллаж байна да. Тийм. Тэгэхээр одоо манай Happy Bell гэдэг подкаст байгаа. Энэ подкаст маань болохоор яг хуу хүний аз жаргалын талаар юм сэдвтэй. Ерөнхий сэдвтэй. Тэгээд тэр аз жаргалд ер нь юу нөлөөлдөг вэ? Тэднийг ингээд дэлгэрэнгүй задлаад ярих юм зорилготой нэвтрүүлэг подкаст байгаа. Тэгэхээр мэрэгжил сонголт гэж ер нь яг юу вэ? Тэгээд мэрэгжил сонголт аз жаргалд ер нь хэрхэн ямар нөлөө үзүүлдэг вэ? Тэр талаар та юу гэж боддог вэ? Яг айгүй чухал хүмүүс нөгөө мэргэжил сонголт гэдэг яг ойлголтыг бүрэн утгаар нь ойлгодгүй юм болов уу гэж би бодоод байдаг хгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл хавар болохоор эсвэл одоо төгсгөө ангид болохоор тэр мэргэжил сонголт гэдэг асуудал тулгардаг. Тэнгүүтээ тэгж сонгох ёстой гэж бүр ингээд автоматар ойлгоцсон байж байдаг. Гэтэл энэ маань өөрөө урт хугацааны процесс гэдэг буюу ер нь тухайн хүн төрснөөс хойш өнөөдрийн хүртэл мэргэжил сонгох хүрдэх хугацаанд өөрийгөө таньж мэдэх. Одоо өөрөөр хэлбэл өөрийнхөө сонирхол, хүсэл, авяас, одоо ур чадвар, хүсэл мөрөөдлийг таньж мэдээд бүр өөрийгөө ер нь бие хүний сэтгэл зүйн хувьд ямар юм, бие физиологи нь ямар юм, бүрэн талаас нь өөрийнхөө онцлогийг таньж мэдсэний дараа одоо тэгвэл энэ хороо дээр ямар мэрэгжлүүд байдгийм бэ гэдэг тэр мэрэгжлүүдийн талаарх нэлээд гүнзгий одоо судалгаа хийгээд замун дээрээс нөгөө хөдөлмөрийн зах зээлийн эрэлт гэж хардаг шүү дээ. Гараад төгсөөд ажлын байр болох уу гэдэг энэ талаас нь судалсныхаа дараа одоо мэрэгжил сонголтын нөгөө ойрын болон хэтийн төлөвлөгөө боловсруулах үйл явц гэдэг байгаа байхгүй. Тэр үйл явц гэхээр нэг удаагийнх биш яваас хоёр удаагийнх биш тасралтгүй үргэлжилдэг процесс. Магадгүй одоо юу гэдэг мэрэгчлээ сонгосон ч гэсэн ингээ хараар бол цаашаа үргэлжилж яадаг гэсэн санаа байдаг. Тэгэнгүүт эний чинь зүгээр нэг удаагийн тий яг энэ гал унтран гэдэг шиг 9 дугаар анги төгсөөд 12 дугаар анги төгсөөл гээд энэ ээж аауд хүүхдүүд тий ер нь ингээ бид нар бол ингэж ойлгосоор ирсэн учраас энэ дээр ач холбогдол өгөхгүй байгаад байгаа юм болов уу гэж. Тэгэхээр яагаад мэрэгжил сонголт хүмүүсийн аз жаргалтай холбоотой юм бэ гэдэг аюулгүй асуулт байна л та. Энд чинь өөрөө хүн дуртай ажиллах юм бол хэнийг чилээгүй байхад ямар ч одоо хүчин чармаа шаардахгүй дотроосоо тэр эрчнэр аз жаргалд нь ундраад тэгээд тэрүүгээр өөрөө мэдлгүй одоо үн цэнтэй зүйлийг одоо тийм шинэ бүтээлийг баялагийг бүтээж яадаг. Хэрвээ тэр хүүхэд маань одоо мэрэгчлээ буруу сонгох юм бол мэдээж аз жаргал бол яг байна. Гэхдээ тэр оволцсон тэр нэг асгарсан аз жаргал гэж байхгүй байхгүй. Яг ямар ч өдөр хоногийн одоо амьдрахын тулд мөнгө хэрэгтэй, мөнгө олохын тулд яг ажил хийх хэрэгтэй. Тэнгүүтээ тэр ажлаа ямар ч байсан би хийж байгаа. Тэндээс тэр аз жаргалыг капиг мэдэрч гэнэ үгүй юу гэдг нь бол буруу сонголттой хүмүүс асуудалтай байхгүй. Тэгэхээр зэрэг энэ бол яалтчгүй одоо мэрэгжил сонголт гэдэг хүний насан туршийн амьдралынх нь аз жаргалтай асар их холбоотой. Тэгэхээр нөгөө дуртай ажиллаа хийж байгаа хүн хинээр ч илүүлэх аз жаргалтайгаар хийгээд тэгээд тэндээсээ одоо маш гоё энерги цацруулаад ирч хүчтэй тэр ажлынхаа төлөө те одоо илүү ихийг сэтгэж илүү ихийг хийж байгаа ийм хүмүүс чи эргээд яах нь одоо аз жаргалыг бий болгоод улс орондоо одоо хөгжлийн хувь нэмэр оруулж байгаа юм байна. Тэгэд энэ дээр юу хэлэх гээд нэхэр бас мэрэгжил сонголт гэдэг яг нэг хүний одоо хувь хүний л аз жаргал сайн сайхан одоо цалинтай орлоготой байх тухай биш юм байна. Энд чинь цаана тэр хүн зөв ажиллаа хийгээд одоо цалин өндөрөөл гэр бүл аз жаргалтай тий сайн сайхан байна. Тэгээ тэр хүн аз жаргалтайгаар одоо ажиллаа хийх юм бол тухайн байгууллага аз жаргалтай одоо баялаг тий үн цэнийг бүтээн тэнгүүд тэр улсын хорондоо цаана яах нь татвараа төлөө тэр улсын хорон хөгжин дээрс нэг мэрэгжилтэн бүр тухайн ажил местэн дээр маш сайн амжилттай байх юм бол одоо улс орон хөгжөхөд болвол тий одоо ерөөсөө тийм хэцүү биш байгаа даахгүй. Нэг гагнуур чинь тултлан гагнуурыг, нэг барилгач чинь үнэхээр сайн чанартай байшингаа барь. Нэг замын мэрэгжилтнүүд замаа үнэхээр гайхалтай чанарын түвшинд барь, тэ? Энэ бүгд чинь л нэг улс их орны хөгжлийн суурь болоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ их тийм том өргөн хүрээний асуудал л та. Тэгэхээр одоо яг манай нийгэм гэдэг нийгэм маань болохоор
мэрэгэл сонголтын талаар ер нь ерөнхий ойлголт нь ямар байдаг вэ? Энэ нийгэмд байгаа хүмүүс ер нь мэрэгэл сонголтын талаар шийдвэр гаргахдаа ер нь ямар процессыг хийгээд түгээмэл ер нь ямар тийм давтамжийг үзүүлдэг гэж та ер нь боддог бай тээ? Тийм. Тэр нийгэм гэхээсээ л одоо нийгэм гэдэг чинь хүмүүстэй тэгэхээр бидний нөгөө Монгол хүний сэтгэл зүйн онцлог гэдэг чинь нөгөө юмыг цагийн тулгаж байгаа хийдэг гэдэг. Бидний үед ч одоо миний мэдэрч байгаагаар бидний үед ч гэсэн мэрэгжил сонголт ингээл цагийн тулгаал хийдэг байсан. Өнөөдөр хүртэл нэг хүүхдүүдийг анзаарж ахна ер нь л ингээл цагийн тулгаал ингээл хийгээд байна л та. Яг нь нийгмийн хувьд хүн бүхэн мэрэгжил сонголтод ач холбогдолтой маш чухал те. Хүний амьдралын баг 2 3 сонголтын нэг энэ гэж бүгдөө мэддэг штэ. Хүүхдүүд ч гэсэн мэдчихэдэг те. Тэгсэн мөрчлөө яагаад ач холбогдол өгөхгүй байна гэдэг дээр л асуудал толгорч байгаа байхгүй. Тэр асуудал ач холбогдол өгөхгүй байна гэдэг нь нөгөө сая Монгол хүний сэтгэл зүйн онцлогтой холбоотой. Нөгөө талаас нөгөө нийгэм орчин одоо тийм гэр бүл эднэр маш чухал байдаг. Тэгэхээр юу гэж хэлэх гээд нэхэр хүн ингээд одоо мэрэгжил сонголтыг би юу гэж ойлгодог гэхээр хэлэх хүн бол одоо төрөхөд бол аав ээжээс нэг генийг одоо тийм авч өвлөж гарч ирж байгаа. За энэ бол нэг өгөгдөл буюу одоо ойролцоогоо одоо бидний ингээ 3-1-ийг бүрдүүлж ин гэж би ойлгодог байхгүй. За би ааваас ээжээсээ төрөхтөл ийм хүн байсан. Тэгээд нэг 35-аас 55 гэдэг чинь нэг хүний ген. За ингээ 3-1 маань ингээ генээс өгөгдсөн чинь надад тэгвэл ямар авьяас өгөгдөл байгаа. Миний зан чанар юу ямар юм. Тэ? За би одоо юу хийх дуртай, юу хийхээр надад аз жаргалтай байна, юу хийхээр одоо аз жаргалгүй юу, дургүй байна ч юм уу. За ингээ гений одоо 3-1 гэтэл дараа нь би гараад ирсэн чинь намайг хүрээлэн орчин, тэ? Гэр бүлийн орчин, сургуулийн орчин, найз нөхдийн орчин гэд энэ орчин намайг дахиад бүрдүүлж байгаа байхгүй. Магадгүй бас нэг 3-1. Тэнгүүд би ямар гэр бүл төгсөе. Одоо айлын хиддэх үеийн хүүхдийн тэ төрөлтийн 90 хүртэл чухал байдаг байхгүй. Одоо айлын том юм уу, айлын бага юм уу, дунд юм уу, магадгүй айлын ганц юм уу тий. За тэгээд нөгөө аав ээж нь одоо ямар мэрэгжил боловсралтай хүүхдүүдтэйг хэр ярилцдгийг, хотын төвийн хүүхд юм уу, хотын захих юм уу, орон нутагт байдаг хүүхд юм уу тий. За тэгээд аав ээж нь хүүхдүүдтэй сэтгэл мэдрэмжээ хэр хуваалцж байгаа юм. За дээрэс нь яг нь хүүхдээ хөгжүүлэхэд одоо ямар хувь нэмэр оруулж одоо юу гэдгийг дугуйлын секц хичээлээс гадуур ямар дэмжлэг үзүүлж байгаа юм. Мөрөөдөл зорилгоос сонсож байгаа мó гэд аав ээж. Тэнгүү сургуулиуд орлоо. Сургуулийн орчин тэр хүүхдийг хичээлээс гадуур бас яг нь яаж хүмүүжүүлж ямар дэмжлэг бол тэр хүүхдийг ямар одоо ертөнцийг үзэх хандлага төлөвшөлтэй болж хүмүүжүүлж байгаа. За тэгээд дээрэс нь нөгөө найз нөхдийн одоо орчин те буюу хинтээ найзлт нөхөрлж байгаа гэд эндээс нэг дахиад миний 3-1 бүрдэж байгаа. Тэгээд цаана дахиад нийгэм байгаад байгаа. За нийгэм гэдэг чинь бид нар хэлээд XYZ социализм яасис үе гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бас их учиртай буюу бидний нийгэм бол өөр байсан. Яг л одоо тий дүрм журмын дагуу одоо өмнө төлөвлөсөн төлөвлөгөө юу гэдгийг ингээд социализмын үед байсан. Одоо бол яг нь яалтч явахгүй технологийн 90 зууны чөлөөтэй 90 зуунд бол хүүхдүүд бол хүссэн мэдээлэл авах боломж, хүссэн үзэл бодлоо илэрхийлэх боломжтой. Одоо юу гэдэг өөрийнхөө хий гэсэн ямар одоо зүйлийг хийгээд эсвэл сурыг гэсэн зүйлийг сураад одоо тоглоё гэсэн одоо спортоор тоглоод ч гэдэг юм уу гээд боломжтой байгаа даахгүй. Тэгэхээр энэ бас нэг 3-1 тий. Тэгэхээр энэ 3 зүйлээс ингээд нэгдээд чи миний үеийнх нэг ингээд би нэг юм хүн одоо та нар ингээд нэг хүн ингээд байж байгаа байхгүй. Тэр энэ одоо бүхнийг ингээд нэгтгээд үүсгэх юм бол одоо энэ нийгэмтэй одоо хувь хүний одоо төрсэн нөгөө эцэг эхийн хүмүүжилтэй орчиндөө ингээд бүрдээл бид нар нэг ийм хүн болчиход байгаа. Тэгэхээр энэ дээр эцэг эхийн одоо төрлөх өгөгдлөлтээр нь эцэг эхийн нөлөөлөл тэгээд нийгмийн нөлөөлөл бол энэ дээр мэрэгжил сонголтоор асар их чухал одоо бүр нөлөөлөх хүчин зүйл болоод байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ түлхүүр 3 хүчин зүйл байгаа шүү дээ. Тэрний одоо бас нэг томоохон байр суурийн нэг эцэг их гэр бүл одоо орчин тойрны хүмүүс байгаа. Тэр хүмүүс маань яг мэрэгжил сонгох ч яг энэ шийдвэр гаргаж байгаа хүүхдүүд байвал тэр хүмүүст яг ямар нөлөө үзүүлж ямар юм зөвлөгөө өгөх ёстой вэ? За би өөрөө түүхийг яриа л да. За миний анхны мэрэгжил болохоор барилгын инженер ахгүй. Тэгээд бас би өөрөө сонгоогүй ял гэр бүлийнхэн сонгож өгсөн. Тухайн үед нөгөө математикийн гүнзгий анги дэсэн учраас ер нь манай их математикт маш мундаг гавлууд байсан. Би бол нэг тийм гавлан нэсэ хичээдэг нэсэ ахгүй. Тэгээд онцол сурдаг л байсан л та. Тэгээд нөгөө тухайн үеийн мод гэдэг шиг л одоо инженерүүд бол тэр үед модонд орж илаа шүү дээ 88 он гэсэн үг. Тэгэл би ч яг нь өөрийн гэсэн одоо бодсон сансан хүссэн мөрөөсөн мэрэгжил байхгүй байсан учраас нэгдүгээр хоёрдугаар тухайд бидний одоо одоогийн үе шиг мэрэгжил сонголт ийм ач холбогдолтой ингэж сонгоорой гэдэг зөвлөмж мэдээлэл ямар нэгэн зүйл бас байдгүй байлаа шүү дээ. Эсвэл чи инхэн урсгалаараа тийм ингээд хөөрхөн хичээл ягаал нөгөө дүнгээр нь бид нарыг чи ингээд одоо жигсаагаал конкурсонд ихтэй сургууль гэл ингээд хуваадаг гэсэн үе. Тэгээд би 5 жил одоо өөрийнхөө амьдралын 5 жилийг би одоогоор одоо шүтээс барилгын инженерээр сурсан байна. Тэгээ амьдралаа би нэг ч удаа одоо инженерээр ажиллаж үзээгүй.
За тэгээд дараа нь тэгэхээр энэ юу гэж байгаа юм гэхээр ерөөсөө хүүхдүүдийн хамгийн ойр дотны хүмүүс нь гэр бүл ээж идэг. Гэр бүлээс ялангуяа аав ээж үлгэр дуурал маш чухал байдаг. Бид нар хэлдэг шүү дээ, тийм. Бараг 70-80%, 75% одоо эцгийн үлгэр дуурал байдаг гэд. Тэгээд эцэг эхчүүд яаж ийна гэхээр одоо маш олон янз байна л та. Нэг хэсэг нэг гэдэг за ээж ааваа би ямар мэрэгжил сонгох вэ? Гэхдээ чи өөрөө л мэдээчтэй чиний л амьдрал штэ гэдэг. За тэгвэл миний амьдрал юм чинь би ингээл нэг ийм мэрэгжлтэй олно гэл би ийм мэрэгжлээ одоо болох ч юм гээд наадах чинь л биш шүү. Энэ л биш болоод өөр юу ч авах вэ гэж нэг хэсэг ээж аваад үзэж байна. Нэг хэсэг эцэг эхчүүд болохоор за манайх удмаараа нягтлан бодогч. За одоо чи нягтлан бодох санхүүтэй л холбоотой юм. Үгүй ядчил чи бодолтой гэрийнхээ одоо тий төсөв тооцоогоо зүү хянаад явчихна. Тэр ер нь бол айлч газарт одоо ороод ажиллах бүрэн боломжтой. Нэг хэсэг тэгж. За нэг хэсэг нь болохоор одоо юу гэдэг юм би одоо манайх бизнестэй одоо жишээлбэл те эмнэлэг голцоо ч юм уу ингээд өөрийн гэсэн бизнес худалдаа 8 хийдэг хүмүүс. За энэ бизнесийг одоо авч явах хүн чи шүү дээ. Одоо чи л манай гэр бүлийнхээ бизнесийг аваад явна шүү. За гээд нэг хэсэг одоо хүмүүс нь хэлж байна. Нэг хэсэг нь болохоор би ээж нь аав нь те энэ мэрэгжлийг сонгох гэж чадаагүй маа. Одоо чи миний охин одоо миний хүсэл мөрөөдлийг биелүүл гэдэг хандлагаар хандж байна. За нэг хэсэг ээж аав нь болохоор одоо яах нь ер нь бол маш их дэмжээд багаас нь бас судлаад те ер нь бол мэрэгжил сонгуулж чухал шүү ийм шүү одоо гэд өөрийг нь одоо ингээд дуртай зүйлээр нь дэмжээд нөгөө аз жаргалтай зүйлээр нь дэмжээд ингээ явчихна. Гих мэтчлэнгээр одоо маш олон төрлийн эцэг эхчүүд байгаа даа. Тийм. Тэр эдгээр олон дотор нь одоо ихэвчлэн нөгөө өөрөө биш одоо эцэг эхийнхээ сонголтыг одоо хүлээн зөвшөөрөд ихэнх нь байна гэдэг маань нэгдүгээр эцэг эхээ хүндэлж байгаа. Нөгөөтэйгөр хүүхдүүд өөрийн гэсэн одоо начигтай би өөрийн гэсэн нэг юм сонгосон өссөн мөрөөдсөн юм байхгүй байсан учраас хин нэг нь надад ингэ сонголтоо ээж өгөх надад амар байгаа даахгүй тийм. Аав тэгсэн зарим бүр миний сонголтыг аав ээж л мэднэ. Надад амар байдаг гэж яах жишээтэй. Тэгэхээр хин нэгээр сонгуулаа ч бид нар дандаа хүнээс одоо бид нар ээж аваад маань бас нэг Монгол эцэгчүүд дандаа хүүхдүүдийнхээ араас яваад бүх юм ингээ уртаасан шийдэж өгөөл те. Тэгсээр багаад сургацсан зан нь мэрэгжил сонголтын төрөлд ажиглагдаад байгаа хгүй. Аав ээж л мэднэ. Одоо те тэднэр л сонгож өгнө гэдэг байдлаар. Тэгэхээр ийм хүчин зүйлүүдээс болоод хүүхдүүд одоо маш их тийм эргэлдсэн, тэнэгэлдсэн одоо юу гэдэг нь те эсвэл аав ээж мэднэ. За аав ээж л ингэсэн одоо тэгээд аав ээжтэй хэлж чадахгүй одоо өөрийгөө ойлгох гэхээр ерөөсөө ойлгож өгөхгүй байна. Буюу хүүхдүүдтэй одоо зөвлөгөө өгж байгаа энэ олон жилийн хугацаанд аав ээжтэйгээ ярилцаж ойлголцож чадахгүй байна. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийг илэрхийлж одоо тийм гаргаж ярилцаж чадахгүй байна. За ингээ ярилцах гэхээр завгүй байна, ядарсан байна, дараа олъё гэдэг. Тэгэхээр нэг удаа оролдоод хоёр удаа аав ээжтэйгээ ярихснаа гурав дахь удаа угаасаа манай аав ээж хоёр намайг сонсдоггүй. Эдгээр намайг угаасаа ойлгодгүй гингүүд яг үеийнгийн найзуудтайгаа тийм нэг адилхан одоо туршлагатай хүмүүс шүү дээ. Зарим нэгэн жоохон бас нэг арай юм уншаад ч юм уу сонсцсон ч юм уу эсвэл аавч нь үнэхээр тэр хүүхдэд тусалдаг тийм хүүхдүүд байхын болоос тэд нар ингээд ингэдэг тэгдэг гэсэн ийм одоо зөвлөмжүүдийн хоорондоо бие биендээ зүгээр ингээд харъя л да наад зах нь мэрэгжил сонголтын холбоотой янз янзын групп пэйжүүдэд байхгүй. Тэгэл би бас энэ хүмүүс яг хүүхдүүдэд юу гэж зөвлөж чинь энэ мэрэгжлийн хүн цаана байна уу тэр гэж тиймэрхүү групп рүү ингээд орчдөг. Ингээд тэнд дор яаж нөгөө үндсэн хүмүүсийн зөвлөгөө өгөхгүй дандаа хоорондоо тэрэнд гисэн энийг яах вэ? Одоо юу гэдгийг архитектураар явах бол ямар мэрэгжил явах вэ? Дандаа доор нөгөөдөл нь зөвлөмж өгсөн. Харин яг тийм байх. Яг иймэрхүү байдал ажиглагдаад байгаа хэрэг. Тэгэхээр энэ дээр бид нэр томчуудын хариуцлага, эцэг эхчүүдийн хариуцлага, багш нарын хариуцлага бол асар их чухал. Яг тэр мэрэгжил сонголтод ерөөсө гурвалсан зүйл өгөхгүй. Хүүхэд, эцэг эх, багш. Ерөөсө ийм гурван хүмүүс аль аль нь маш их том оролцоотой байдаг. Тийм. Тэгэхээр яг миний хувьд болохоор мэрэгжил сонголтын дээр нэлээд тийм эргэлзээ байсан. Яг нэг мэрэгжлээ сонгосон л доо. Яг бодож явж байгаа. Энэ л яг миний мэрэгжлийн байна гэж бодож байгаад яг нөгөө мэрэгжил сонголт болоод яашаа өгөөд ингэж сонгох болоход тэр маань өөрчлөгдсөн байхгүй. Тэгэхээр зарим тийм хандлага ажиглагдаад байдгийн хүүхдүүдээс яг би энэ хичээлд сайн учраас энэ хичээлтэйгээ уялдаатай мэрэгжил сонгоё гэд. За математиктаа сайн байлаа гэхэд нэхлэн бодох ч юм уу эсвэл санхүү ч юм уу тэр тал руугаа явах тийм хандлага байдаг. Тэгэхээр яг мэрэгжлээ сонгоод тэрүүгээр ажиллая гэхлээр нөгөө хүнд маань нийцдэггүй тий. Тэгэхээр яг энэ хичээлээрээ л ерөнхийдөө мэрэгжлээ сонгож байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр ер нь хүүхдүүд яг яах ёстой байдаг юм бэ тий.
Наа чинь бас айгүй чухал асуудал ахгүй юу? Мгм. Ер нь аливаа нэг мэрэгжил чинь нэг суур шинжлэх ухаан дээр тогтдог байхгүй тий. Тий. Тэгэхээр тэр суур шинжлэх ухаандаа би үнэхээр сайн байвал эн чинь бас тухайн ажлыг сайн их сайн ойлгох боломж нь бүрдэж байгаа байхгүй юу? Ерөнхийдөө үнэхээр тэр хүүхд мэрэгжил сонголтоо мэдэхгүй байх юм бол яалтчгүй тий би нэр ийм одоо жишээлбэл нийгмийн салбар эсвэл би техник эсвэл математик эсвэл одоо юу гэдэг химийнхаа хичээлдээ сайн. Тэгэхээр би энэ дээр одоо тулгуурсан ямар мэрэгжил байж болох вэ гэж одоо хайх нь бас нэг тийм буруу зүйл Тийм буруу байхгүй бол тийм биш. тийм тэгэхээр одоо жишээлбэл би хэлсэн шүү дээ түрүүн одоо манай анги математикийн ангитай. Гэхдээ би бол гавлан биш. Зүгээр хичээдэг нээсэн гэдэг. Тэгэхээр математикийн шинжилгээ ухаан гэдэг чинь жишээлбэл тэр холбоотой тийм мэрэгжил техник, технологитой холбоотой мөн одоо програмчлалтай мэдээллийн технологитой холбоотой бол суур шинжилгээ ухаан математик, физик одоо алгоритм тоотой холбоотойгоо тэгэхээр тэр тооцоолыг жишээлбэл би барилгын инженер маш их тооцоолол хийж одоо миллиметр сантиметрээр зураг зурж дээд тоо бодож физик дээр математик одоо материалын эсэргүүцэл бодож нөгөө бидний 10 жил үзсэн тригонометр одоо тийм косинус синус гэдэг чинь яг тэр нөгөө нэг барилга дээр яг тэр үнцэг хэмжилтэн дээр ч юм амьдрал дээр яг нэг бууж ирж байгаа байхгүй. Гэтэл би яг хөө тэрийг бол би нөгөө ерөөдөө нэг дундаж хичээлдээ сайн болохоор ойлгоод хичээлээ хийгээд байгаа боловч яг одоо аз жаргал яриад байгаас та нараа happy bell яриад байгаа чинь надаас нэг тийм happy зүйл гарч ирдэг байсан байхгүй. Тэр нэг тийм яг би бол хийх ёстой гэж ойлгоцсон болохоос нэг аз жаргалтаар зургаал надад амар гарын дор амархан санагдаа ч юм уу тийм бол биш. Тэгэхээр тэр нарийн тооцоолыг ойлгоод тэр тоог бодоод жишээлбэл одоо барилгын инженер 12 давхар байшин барь гэхэд зүгээр нэг автгаа цаасан дээр л зураг нь байж байгаа. Тэр зургийг хараад тэр хүмүүсийг удирдаад тэгээд тэр байшин одоо яг стандартын дагуу хүмүүсийн одоо аюулгүй эрүүл байдлаар аз жаргалтай тухтай тавтай амьдрах байшин барина гэдэг чинь хүн хийж чадах асуудал байна. Түүний цаад ямар шинжилгээ байх вэ? Суур нь ерөөсөө математик, физик орчиж байгаа байхгүй тий? Одоо хийм ч юм уу. Тэгэхээр зэрэг энэ хичээлүүд бол яалтчгүй холбоотой боё. Тэр хүүхд тэр жишээлбэл химийн шинжилгээнийг сонирхоод байгаа чинь энэ юмсын урал өөрчлөлтийг хараад баясаад яадгийн болоо гэд амар сониучрахаад байгаа зү. Тэгээ тэр нэг олон юм одоо бодисуудыг холбоод янз янзын өнгө дүрс гараад микроскоп энэ төр хараал тэр жижиг эдисийн төвшөнд энэ төр сониучрахаад байна гэдэг чинь тэр цаанаас л тийм сониуч өвөгдөлтөй тийм судлаач тий бүр нэг тийм яагаад энэ яадгийн болоо гэдэг тийм зүйлийг сонирхож одоо өөрийн мэдлэгүүд нь дотроос нь гарч урсан гарч ирж байгаа тэр зүйлийнхаа дагуу сонирхол нь яваад байгаа байхгүй тий гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ суур шинжилгээ ухаан бол яалтчгүй мэрэгжил сонголттой холбоотой гэж бол би хэлнэ тийм. Тэгэхээр одоо яг ингээд мэрэгжил сонгох боллоо тий. Тэгэхээр мэрэгжил сонголт хийхдээ яг ямар аргуудыг ашиглаж мэрэгжлийгээ сонгодог юуг судлах ёстой байдаг. Наач айгуу чухалтай. Тэгэхээр ер нь бол мэрэгжил сонголтын маш олон онол арга зүй байдаг. Тэгээд хамгийн эртний буюу 1900-аад оны үед одоо Америкийн эрдэмтэн судлаач Parsons гэдэг хүн 3 хүчин зүйлийн онол гэдгийг гаргасан байхгүй. Энээр юу ч үзсэн бэхээр аливаа нэгэн хүн мэрэгчлээ сонгохын тулд нэгдүгээрт нь яг өөрийгөө сайн судалж би юу юм бэ гэдгийг таньж мэдэх хэрэгтэй. Хоёрдугаарт нь болохоор энэ дэлхий дээр байгаа мэрэгчлүүдийг судлах хэрэгтэй. Ямар мэрэгчлүүд байдгийг ингээд. За 3 дугаарт нь энэ хоёр хэр хоорондоо тохирч байна гэдгийг тохируулах хэрэгтэй. Буюу ийм 3 хүчин зүйл дээр тулгуурлаж мэрэгчлээ сонгох хэрэгтэй гэсэн юм онол гаргасан. Өнөөдрийн хүртэл яг энэ одоо баяжигдаал одоо тэнд олон дээрээс нь янз янзын одоо онолууд нэмэгдээ баяжигдаад яг л ийм суур тулгуур одоо нөгөө тулгын 3 чулуу гэх юм бол яг энэ гурыг хэлж байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр үгс үг би нөгөө өөрийнхөө онцлог мэдчихэж штэ тий. Жишээлбэл ийм дуртай, ийм сонирхолтой, ийм авьяаст, ийм өгөгдөлтөй, ийм зан гаран шиндэ. Тэнгүүт мэрэгжил болгон би онцлогтой адилхан мэрэгжил болгон өөр гэсэн тавигдах шаардлага бас онцлогтой байна биш үү? Жишээлх юм бол одоо юу гэдэг сайн барилгын инженер ах юм бол би тооцоондоо сайн байх хэрэгтэй шүү тий. Тооцоол хөдөлмөрийн аюулгүй юу гэдэг ажиллагааг одоо сахиж ажилдаг хариуцлагатай нягтнамба стандартыг маш сайн мөрдөж чаддаг тий. Одоо дээрэс магадгүй одоо бусдыг удирдан зохион байгуулалтад байшин бариулах тийм өгөгдөлтөй хүн л барилгын сайн инженер болно шүү гэдэг өгөгдөл тавигдах шаардлага байна. Тэнгүүт би жишээлбэл тоондоо сайн үнэхээр яг бас бусдыг удирдан зохион байгуулаад их тийм юмд хариуцлагатай нягтнамба ягдвал тийм цаана нь хүний амь нас эрүүл мэндэд холбоотой асуудал байж байгаа учраас. Тэнгүүт энэ хоёр явцам нийцэж байна да тий. Тэнгүүт нь би энэ хоёрын хоорондын уялдааг за ямар ч гэсэн энэ олон мэрлэлээс энэ надад сонирхол татаад байна ч юм уу тий. Гэж ингэж үзэх энэ онол аждаг. Тэгээ яг сүүлийн үед дээрэс нь нөгөө Климовын онол гэдээ бид нар маш олон жил одоо монголчууд ашиглаж байгаа Орсын эрдэмтэн судлаач тэр хүн маань болохоор мэрэгжлийг нөгөө 5 ангилж үзээд энэ дэлхий дээр байгаа бүх мэрэгжлүүд бол яг нь хүнтэй ажилтдаг мэрэгжил одоо техниктэй ажилтдаг мэрэгжил урлагтай
харилцдаг мэрэгжил, байгальтай харилцдаг мэрэгжил, одоо тэмдэгтэй харилцдаг мэрэгжил гэдэг ингээд 5 хувааж үзсэн. Тэгээ тэр таваараа бол хүүхдэд ядаж л чи хүнтэй ажиллах хүн юм уу? Эсвэл одоо чи техниктэй ажиллах хүн юм уу гэдгийг ингээд тодорхойлж одоо байгаад тэн дотроос арай нөгөө юу гэдгийг судлаад, наривчлаад зөвхөн тэр мэргэжлээ судлах боломжийг олгож байгаа. Гэтэл одоо бол яг хөө дэлхийн нийтээр Америкийн эрдэмтэн судлаач Хооландын одоо арга аргачлалыг нэлээд ашиглаад байгаа байхгүй. Тэнээр юу гэж байна гэхээр дэлхийд дээр ба хүмүүсийг бие хүнийх нь хэв шинжээр 6 хувааж үзэх юм байна. Энэ болохоор нөгөө бодит үйлийг эрхэмлдэг үү? Яг нүдэнд харагдаж гарт баригдах юм хийх дуртай хүмүүс байдаг шүү дээ. Гарын одоо мэдрэмж, гарын хөдөлгөөн болон биеийн хүч хөдөлмөрийг шаардаад хийгээд хөдөлгөөнтэй байдгийн тэм төрхий ажлыг хийх дуртай. Нэгэн хэвийн зүйл баригддаггүй байна шүү дээ. Гэтэл зарим нэг нь одоо яг судлаа шинжиж яг эрдэм номын хүн судлаа шинжилэл нэг зүйлийг баг насаараа судалдаг те ч юм уу. За дараагийнх нь болохоор мэдээж урлагийн хүмүүс буюу яг бүтээгч сурлын хүмүүс дандаа гоё сайхан гоо сайхан дуулах, бүжиглэх одоо урлагийн бүтээл туурах, дизайн юмнууд хийх гэдэг нэг хэсэг хүмүүс байдаг. Дараагийн хүмүүс нь болохоор яг одоо нийгмийн хэв шинжийн хүмүүс буюу яг одоо туслагч багшил тусалж जैन зөвлөж тусалж जैन нэмчилж асарч сувилж гээд өвчлөгээ үзүүлж гээд яг ийм тусалдаг бусдад одоо сайхан сэтгэлтэй тийм туслах нэг хэсэг хүмүүс дараагийн нэг хүмүүсийн нь болохоор ажил хэрэгч гэдэг. Тэр нь болохоор яг л аливаа нэгэн байгууллага болон хувь хүмүүсийн зорилготой биелүүлэхэд нь яг нь туслаа удирдан зохион байгуул ер нь ингээ манлайлаад нэг багаасаа юу гэдгийг нэг манлайлагч нэг бусдын өмнө байх нэг дуртай хүмүүс байдаг шүү дээ. Дугаасаа нэг дарга марх сөөс мөөсгээ явцдаг тийм хэсэг хүмүүс аа. Тэгээ хамгийн сүүлх нь бол стандартыг баримтлагч гэдэг. Яг л хууль дүрм зааврын дагуу ажилтдаг те жишээлбэл одоо татврын байцаагч гэдэг яг татврын тухай хуулийг баримтлал нэг хүн бүрчлэн үйлчлэг үзүүлээ сууждаг те эсвэл одоо иргэний бүртгэлийн байгууллагын ажилтан лавлгаа гэхэд яг л иргэний бүртгэлийн хуулиараа л тэр хүнд үйлчлээ сууж байдаг эсвэл одоо тоогоо бодоод те яг л одоо тэгтлэнгаа хийгээд ч юм уу сууж байдаг нэг ийм 6 төрөлд ингээ хувааж утсан иймэрхүү онлоод яваад байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр энэ бүх онлыг ашиглаад ер нь бол мэрэгжил сонголт дээр манай одоо байгууллагын ямар зөвлөгөө өгж байгаа хэрэг. Ерөөсөө чи нэгдүгээрт нь бол яг нь мэрэгжлээ сонгохын тулд яг өөрийгөө таньж мэдээд өөрийнхөө дотоод ертөнцийг те энэ дотор чи яг юу байгаад байгаа чиний эрч хүч энерги одоо те одоо ер нь ямар онцлог энэ дотор чин байгаа юм бэ гэдгийг бол өөрийгөө маш сайн тань өөрийнхөө ертөнцөөр аялаач. Хоёрдугаарт нь болохоор мэрэгжлийн ертөнцөөр аял буюу яг энэ хорвоодод саяасан ямар олон мэрэгжлүүд 9000 7000 гэл янз янз хэлжээдэг шүү дээ. За Монголд гэхэд үндэсний ажил мэргэжлийн англи ба тодорхойлт гэдэг ном дээр 3978 мэргэжил байдаг гэж үздэг байхгүй. За тэр олон мэргэжлүүдийг мэдээж судлах хэрэгтэй. Тэгэхээр тэр бүхнийг судлах боломжгүй учраас саяын онл арга зүйг ашиглаад за ямар ч гэсэн мэргэжлийг судлах хэрэгтэй байна. За 3 дугаарт нь сая хэлсэн одоо өөрийн онцлогийг мэргэжлийн тавигдах шаардлагатай тохируулах буюу мэргэжилд тохирох чанар гэдэг асар чухал одоо ойлголт байдаг. За энийгээ одоо ойлгох хэрэгтэй. Ингэж ойлгож жоод 3 дахь одоо алхам дээр сонголт хийгээд за 4 дугаарт нь бол яг одоо мэрэгжил сонголтын төлөвлөгөө гаргах гэдэг 4 дахь алхмыг бид нар заавал санал болгоод. Би жишээлбэл мэрэгжлээ сонгоцсон ч гэсэн төлөвлөгөөтэйгээр тэрэндээ бэлтий. За би жишээлбэл эмч болно. За би 800 оноо авна. Гэхдээ наад зах нь миний ойрын зорилго бол яг нь 800 оноо авах гэж тийм бол би төлөвлөх хэрэгтэй байхгүй. Өдөр болгон би хідэн цагаа химийн хичээлд, хідэн цагаа биологийн хичээлд зарцуулах юм бол би тэр яг 12 дугаар данг төгсөхдөө ийш тэр 700 800 оноогоо авч чадахгүй гэхэр чинь өөрийнхөө потенциалдаа тохируулаад өнөөдөр бэлдэх ёстой одоо мэдээж тодорхой сэдвүүдийг би өдөрт хэдэн цагаар давтах юм бол яг ээш болох өдөрт нь би хангалттай бүрэн судалсан байж чадах вэ гэдгийг би төлөвлөж хийгээд төлөвлөсөн юмаа бүр үйлдэж бичсэн тий 3 цаг бол 3 цаг, 1 бол 1 цаг, 30 минут бол 30 минут яг өдөр болгонд хүнийгээ хийгээд тэрийгээ өдөр болгон хийгээд ахаар зуршил болоод тэрийгээ давтаад хийгээд ах юм бол эн чинь яах нь яг л нөгөө хүссэн хангалттай оноогоо авчихна. Гэтэл манайхан бас л нөгөө нэг цагийн тулгуур зал өдөрч нөгөө уншаа орчдөг. Тэгэхээр нөгөө хүүхдүүд маань дахиад мэрэгжил буруу сонгоод хангалттай оноо авч чадахгүй нөгөө мэрэгжлэнд далигаад явах боломж олцож байгаа. Нөгөө хүний таригч нөгөө мартах санах процессор явдаг гэдэг чинь. Тэгэхээр нөгөө баг багаар ингээд яг тогтмол тавтаад байх нь биднэрт мэдлэг болж үлддэг юм байл та. Тэгээд нэгэнт ингээд мэдлэг болоод үлдсэн юм чинь тэрийгээ нөгөө нэг яг ээш дээр гарахаар хангалттай оноо аваад авчдаг гэсэн ийм зүйл ажиглагдаад байгаа. Тэгэхээр яг энэ дөрвөн алхмыг л баримтлаад судалгаа хийчих юм бол цаг хугацаа зарцуулах юм бол ер нь мэрэгчлээ сонгоход бас ер нь боломжтой гэж зөвлөн дөө. За тэгэхээр одоо нэгэнт хүүхдүүд маань мэрэгчлээ сонгочлаа тий. За би энэ мэрэгжил надад тохирох юм байна. Цаашдаа энэ мэрэгчлэр би явж чадах юм байна гэд сонгочлоо гэхэд бас нөгөө сургууль сонгох гэдэг нэг чухал зүйл байгаа тий. Тэгэхээр энэ зарим хүүхдүүд нөгөө тийм хандлага байдаг. Энэ сургуульд орох юм бол мэрэгжил нь бол нэг хамаа байхгүй гэд орчдөг. Тэр тал дээр ер нь та юу зөвлөгөө өгөх вэ? Тийм зарим хүүхдүүд бол нөгөө мэрэгжлээ сонгохоос өмнө сургуулаа сонгоцсон. Би Моистлаар
би шутист л орно. Ямар мэрэгчлээ мэдэхгүй. Тэгээ энэ болохоор өөр буруу байхгүй те. Мэрэгчлээ сонгосныхаа дараа ямар сургуулиуд орох вэ гэд сургуулиудаа судална. Тэгэхээр миний яг хүсэж байгаа мэрэгчлэр Монголд айл сургууль одоо бэлтгэж байгаа юм бэ. Гэхдээ хэдхэн цөөхөн сургууль байгаа шүү дээ ерөнхийдөө те. Тэгээ тэрийг судлахад л одоо яагаад цаг гаргаж чадахгүй юм болоо гэж би хүүхдэд тэгээ дээрэс нь эцэг эхчүүдэд бас жоохон юу яадаг байхгүй юу. Одоо юу гэдгийг гомдол гарах гэдэг байгаа байхгүй юу яг үндэ бол. Яа тэгэхээр байнга асуу надаас. Одоо би бол өдөр болгон над руу дандаа байнгын мессеж ирнэ. Тэр асууж байгаа зүйлүүд нь ийм мэрэгжил сурахсан айлаа сургууль бэлтгэн. Би ингэ гэсэн яах вэ хөөгээ саяын олон асуудал ба. Тэгэхээр би бол сургууль сонголтын дээр юу зөвлөдгөө чи нэгдүгээр эхлээд мэрэгчлээ сонго. Түүний дараа энэ одоо Монгол улсад маань яг чиний чиглэлээр ямар одоо сургуулиуд ранг гарсан шүү дээ Монголын тий. Тэр сургуулиудаас одоо ранкаар нь үз. Дээрэс нь гол нь л магадлалын итгэмжлэгдсэн сургуульд ороороо. Яагаад тэгэхээр тэр бол олон улсад төлөөлж шүүрэгдсэн байдаг. Магадгүй чи гадагшаа дотгошоо одоо хүүхдүүд ихэнх нь л гадагшаа тэтгэлэгт явна гэдэг. Тэгхийн бол одоо магадлалын итгэмжлэгдсэн ихцээд сургуулийн 1 2 дугаар курсын оюутан гэдэг бүр ингээд заагдсан байдаг учраас хэрвээ чи дээд сургууль дээд боловсрол олгож ивэл хамаагүй гээл те мөнгөө төлөөл одоо ямар хамаагүй сургуульд орчих юм бол магадгүй чиний тэр цаг хугацаа дээрс нь чиний мөнгө санхүү зүгээр хоосон одоо ингээд салхинд хийсэнтэй яг адилхан болно. Тийм учраас яг одоо сургуулаа одоо маш сайн судлаж ороорой гэдгийг зөвлөдөг байхгүй тийм. Гадагшаа ч гэсэн ялгаа авахгүй шүү дээ. Гадаад ч гэсэн одоо жишээ Солонгос ч гэсэн Монгол шиг одоо тийм сайн муу тийм чанартай чанаргүй гэл яга Америк ч гэсэн ялгаагүй шүү дээ тийм. Тэгэхээр зэрэг бүх оронд л адилхан байдаг. Ганцхан Монголд биш байхгүй. Тэгэхээр ер нь л өөрийнхөө ирээдүг бодоод чанартай стандартыг хангасан одоо дэлхийн хэмжээний мэрэгчлээ болохыг хүсвэл яагаад сургуулиудыг ранглаад идэх юм тийм. Энд чинь учиртай байхгүй. Тэр чи дэлхийн түвшний мэдлэгийг олгож байгаа дэлхийн түвшний мэрэгчлэлтэн бэлдэж байгаа сургууль одоо материалыг бааз орчин дээрээс нь сургууль болгон онцлогтой шүү дээ. Магадгүй чамд үнэхээр чи чадвартай чиний хувьд санхүүгийн асуудал байх юм бол тэр сургуулиудыг судалж агаад өндөр оноотой санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэсэн сургуулийн сонгоё л та. А эсвэл одоо би 2 дээр 1-2 хөтөлбөрөөр гадагшаа дотгошоо 2 орны дипломтой баймир хүсэж явах юм бол яг тэр 2 орны дипломтой миний сонгосон мэрэгчлэр айл сургуулийн санал болгож байгаа юм. А магадгүй одоо маш их сайн дурын ажил хийлэгдэг одоо маш гоё олон төрлийн хүүхнийх нь хувьд хөгжүүлдэг клубүүдтэй сургууль байна. А тэгвэл би алинд нь орох. Магадгүй одоо хүүхдүүд маш их сэтгэл зүйч болъё л гэж асууж байна л та. За тэгвэл чиний Монголд нэг 10 гаруй сэтгэл зүйгээр бэлдэх сургууль нь. Тэгвэл яг чамд одоо сэтгэл зүйчээр бэлдээд сэтгэл зүйн тусгай өрөөтөө тийм ингээд дадлага олгоод танарт багшилдаг тийм одоо төвтөө сургууль нь хаана вэ гэд ингээд нөгөө чиний хувьд юу нь чухал юм. Тэр сургуульд орж мэдснээр тэр мэдлэгийг авахаас гадна өөрийгөө хөгжүүлэх санхүүгийн асуудал хүнд чи амьдралд янз янзын байдаг шүү дээ. Бүгдөө мөнгөтэй биш бүгд одоо карманаас шууд одоо төлбөр гаргах боломжтой нэг нь боломжгүй нэг нь. Тэгэхээр тэр талаасаа яах нь судалгаа хийгээд аль сургууль одоо чанар одоо юу гэдэг чанартай магадлалын итгэмжлэлсэн дээрэс нь миний яг одоо хүсэж байгаа миний одоо дутуу хэрэгцээг хангаад намайг хөгжүүлээд явах нь аль сургууль юм ч юм уу хос хөтөлбөртэй айлын одоо гадагшаа одоо тийм оюутан солилцоогоор явуулдаг нь хаашаа гадагшаа ямар одоо оронд одоо олон улсын харилцаа одоо тийм солилцоо оюутнуудыг хөгжүүлж байгаа юм чинь олон янз байгаа даахгүй. Тэгээ тэрийг нь би яахна судалж агаад тэгээ судалгаа хийхэд бол нэг тийм хэцүү биш байхгүй. Наазах нь би одоо жишээлбэл барилгын инженер болмоор нь ямар хичээлээр ээш үгдгийг ингээд. Тэгэхээр би зориуд одоо шүтээсийн одоо сайт руу ороод эсэлтийн журам гэдэг рүү ингээд харчаараа гэд би зориудыг дох хэлж өгөхгүйгээр тэгэнгүүт хичээ хайгаад тахад олсонгүй яаж орд юм бэ гэдэг. Тийм тэг чи бүх юм тэн дээр бэлэн байж байгаа байхгүй. Ялгаагүй гадны сурвалж гэсэн манай сурвалж авах өсөг ийм шаардлага тавигдсан байх ёстой л гэл яг л тийм л юм хэлж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр яагаад одоо тэрлөө ороод авах хэмжээний тийм чадваргүй байна гэдэг дээр би бас жоохон эцэг эхчүүд хүүхдүүд ч гэсэн ингээд хэрэгтэй мэдээлэл авч олж авах гэдэг чинь чадвар байхгүй. Мэдээллийг олж аваад боловсруулад өөртөө ашиглах чадвар бас жоохон дутагдaltaй юм болов. Тэгээд та нар минь ингэж л одоо хайгаараа үзээрэй хангалттай их мэдээлэл авах шүү гэл. Сургуулиуд бол өөртөө маш гоё одоо танилцуулга хийгээд видеонууд хийсэн хөтөлбөр болгоноор ингээд богинохон видео хийсэн баг. Тэрийг хараад энэ чинь ингэдэг юм биш үү? Гээл ингээд яачих юм бол ялангуяа миний мэдж байгаа бүх одоо улсын сургуулиуд маш гоё юм танилцуулга. Яг зарим сургуулиас ингээд вебсайтэнд хангалтгүй байдаг л да. Нэр ингээд бүр хангалттай нэг ингээд тавч тодорхой ийм мэргэжлэр бол нэг ийм юм биш үү? Ийм хичээлээр ээш өгнө шүү. За ингээд ийм газар ажиллах боломжтой шүү. Ийм давуу талтай ингэж хөгжиж байгаа гэдэг итгэн цөөх юм ингээд гоё танилцуулга ингээд гоё авахд хялбар өдр байдлаар гэдгийг байршуулчмаар энэ заримдаа санагдчихлээ гэдэг юм. Таныг аз жаргалд хөтлөн Happy Bell podcast. Та дөрөв яриандад дурдсан те мэрэгжил тохирох чанар гэдэг. Энэ нь яг ямар ойлголт байна те мэрэгжлийн хэллэг багш шүү байна. Энийг та илүү дэлгэрүүлээд тодруулаад
Наа чи айгүй чухал. Яагаад мэрэгжил тохирох чанар гэдгийг буюу бид нар 3 дугаар алхамд нар санал болгоод байдгийн гэхээр хүүхдүүд болохоор одоо би одоо жишээлбэл охтууд нь голцоо сэтгэл зүйч болно тий одоо яг одоогийн зөвлөгөө авч байгаа хүүхдүүдээс хөвгүүд нь одоо голцоо IT одоо программист ч юм уу IT-г инженер болно ч гэдэг юм уу гэд ингэж ярьж байна л та. Тэгэхээр энэ нь юу гэсэн хөр би өөрөө хүсэл эрэлттэй байгаад модонд орж байгаа гэх юм бол тэр мэрэгжил болгоно тохирно гэсэн зүйл биш байдаг байхгүй. За хэдүүлээ ярил л та тий программист гэд мэрэгжил байлаа гэж бодох юм бол би тоондоо сайн дотгошоо чиглэсэн буюу одоо интроверт дээрэс нь интроверт дотор магадгүй бүр мэлэн хойлог давмгаалсан байх юм бол би одоо ер нь тоондоо сайн IQ-с өндөр сайтай хүн бол програмчлалын алгоритмыг ойлгож чадна. А тэр хүнээс нөгөө тийм яг одоо бодогч төрлийн буюу тунгуун бодож судалгаа хийдэг тэр чадвар одоо илүү хөгжсөн байж байгаа байхгүй. Тэгэхээр би тэр одоо дотогшоо илүү мэлэн хойлог давмгаалсан темпераменттай байх юм бол надад яг нь программист илүү тохиромжтой гэж ингэж ойлгох байхгүй. А гэтэл үнэхээр одоо гадагшааж гэсэн тэр дотроо бүр сангвиник давмгаалсан шин ерөөс нь нэг удаа өдөржин сууж чаддаггүй тийм ингээл босоол яваал тэрэн сонирхолтой тийм хүнтэй яриа ч юм уу хөдөлгөөндөө өөрчлөгддөг ажил хийх нь надад сонирхолтой байдаг. Тим хүн жишээлбэл программист бол ингээл өдөржин одоо компьютераар толгоогоо ажилуулад ингээд сууна гэж бол байдгүй байхгүй. Яг бүр байлаа хэд хэсхэн минус унаа харин мэлэн хойлгууд юм флегматикууд өдөржин сууж чаддаг хүмүүс байдаг байхгүй. Твчээртэй, нягт нямбаа, тэ хариуцлагатай, жижиг деталь дээр ажилдаг, үг үсэг тоо цифр дээр ингээд тэмдэгтэй илүү ажиллаж чаддаг юм онцлогтой байхгүй. Хүнийх нь онцлог би тэр үйлсэндээ зан арын шин төрөлхийн өгдлөөдөг. А энэ бол насан туршдаа өөрчлөгдөхгүй, а зам төлөв бож төлөвшдөг. А би өнөөдөр ийм зантай бол одоо 50 60 70 хүрэхэд ийм л байна. А гэхдээ нийгмийн харилцаанд ороод би нэг зарим үед те одоо юу гэж дуугаал одоо ярих хэвээр эсвэл хитрхи яриатай бол бас би нэг өөрийгөө ингэ жоохон хяндаг энэ төр болдог чинь би хүн бааш төлөвшөөд ш тэр онцлог чинь өөрчлөгддөг учраас би угаасаа л суугаад чимээгүй орчинд одоо те программист ингэ анхаарлаа төвлөрөөд ихэнх цагаа ингэ бодож ээж тэр одоо программыг буулгаж тэр төгс төгөлдөр болгож тэр байхгүй юм шинээр бий болгоод нь шүү дээ тий. Аналитик логик сэтгэлгээ шаардаад. Гэтэл хүн бүхэн өөрөөр гэж хэлсэн учраас ийм онцлогоос гадна яг нь дээрс нь сэтгэл зүйн онцлог шаардсан. Илүү одоо удаан темптэй буюу удаан одоо ажилдаг саяын программистууд маш хурдан ажилдаг одоо тий. Жишээлбэл онцгой байдлаар ажилтан минут секунд ойлоор хэмжигдсэн маш хурдтай. Яагаад тэр сургууль тэгж одоо ээшээс гадна ур чадрын шалгалт аваад яагаад хурд хүч авахалсан бай зориг мэдрэмжийн биеийн хүчний шалгалт аваад яагаад цоо эрүүл байхыг шаардаад яагаад тэр өндөр намаар нь физиологоор нь ялгаж одоо аваад байдгийг гэдэг чинь тийм хурдтай хүчтэй хүн тийм сайн ажиллана байхгүй. Удаан темптэй хүнийг хөдөлж адж магадгүй тэр одоо гал амтан хүн тий одоо илүү эртэх магадaltaй байгаа. Энэ буюу энийг л одоо мэрэгжил тохирч чанар. За магадгүй сэтгэл зүй байлтай. Би жишээлбэл аймхаа бол хизээч жишээлбэл онгоцны нисгч бол стюардс болно гэж мөрөдхгүй. Яг л би тэр 10,000 м-ийн өндөр гар хизээ магадгүй тий гэдэг айц надад шүү. Эсвэл тэр уул орхаан тэр гүнд тий тийм орчинд бол жишээлбэл начиг аймхаа магадгүй жишээлбэл цуснаас айдаг бол одоо имч андгаах тий одоо жишээл бүртэрс мис заслаар бол би хизээч явахгүй ч гэдэг юм. За шүдний эмч болох чадахгүй яад би аймгаа тий. Тэгээд хүний нэг сэтгэл зүй гэдэг аюултай хүчтэй зоригт яагаад одоо бизнесээр явж байгаа хүмүүс эрсдэл дуртай зоригтой байдгийг. Тэ тэр хүмүүс бол угаасаа бизнес гэдэг чинь эрсдэл байдаг учраас унсан ч болсон ч бид тэр даваад гарах сэтгэлийн тэнхээтэй байгаа байхгүй. А гэтэл зарим нь яг нь найдвартай доктортой зөвөр 8 цагийн ажлыг хийгээ сууж гэдэг хүмүүс байж байгаа байхгүй. Тэг энэ онцлогоодоос бие физиологи онцлог, сэтгэл зүйн онцлог, дээрэс нь авиа сур чадвар төгөөгдөл хурд хүчтэй одоо энийг шаардсан өөр ажлууд байдаг учраас энийг л одоо яг нь ойлгоод судлаад яг би бол жишээлбэл мэлэн холыг давмгаалсан юм одоо тий суугаал хийж явах дуртай чимээг орчинд ажилдаг. Эсвэл би оюуны ажил хийх юм уу? Одоо бие хүчний ажил хийх юм уу? Байнга суудаг ажил хийх юм уу? Өөрчлөгддөг ажил хийх юм уу? Тий гэдэг хүртэл нь одоо нөгөө бодож тунгааж үзэх шаардлагатай байдгийг л мөржил тохирч чанар гэдэг аахгүй. Тэгээ энэ аягүй чухал ойлголт байждаг тий. За тэгэхээр одоо Монгол сурахын тий Монгол их сургуульд сурахын давуу болон сул тал ер нь юу байдаг вэ? Та энэ дээр юу гэж хардаг вэ? Яг тэр хүүхдүүд надаас ингэдэг. Ер нь бол зөвлөгөө авч байгаа хүүхдүүдийн дийлэнх нь гадаад явна гэдэг юм. Тий. За тэгээд тэтгэлгээр явна гэдэг юм. Тэгээд сүүлийн үед бол одоо ер нь солонгос явна л гэдэг болчихжээ. Тийм. Тэгэхээр яг ер нь бол Монгол улс нэг тийм боловсролынхаа чанар нэг
одоо хаягдаал, муудаал тий муу гэж бол би ерөөсө бододгүй. Яг уу гэхээр ер нь мэдээж Монгол их хэлээр ер нь Монголынхоо нөхцөл байдлаар одоо оюутан болчиход. За үнэхээр би яг уу чи гадаадд явахыг хүсэж байгаа юм бол магадгүй магистраа бас явж болно. Яг үнэхээр боломж олцооноо гадагшаа шууд явмаар бол болно тий. Яг тэгвэл та нар тэнд очихоор жинхэнэ эх орон гэж ямар үнцэнтэй байдгийг. За Монгол одоо тий нэр ямар сайхан юм бэ? Эсвэл энэ одоо мэдсэн сурсан ноохоо Монголдо ирээд авчираад одоо баялагийг бүтээн гэж ингэж тий зорж одоо ойлгож ухамсарлаад одоо мэдээж бие даа сураад нөгөө нэг дутуу байсан чадваруудаа нөхөөд тий одоо гадаадд сурах юм бол ийм боломж болцоо байгаа гэж би зөвлөдөг байхгүй. Тэгэхээр хүүхдүүд ер нь бол одоо надад асууж байгаас яг ингэж Монголдо сурсан дээр гадаадд сурсан дээр гэхэд бол яг ийм л зөвлөгөө өгдөг. Үнэхээр чи яг бүр яалтчгүй чи одоо IELTS юмнуудаа бэлэн болгоцсон байх юм бол гадагшаа сурахад боломжгүй биш боломжтой. Гэхдээ бол Монгол улсын боловсрол бол нэг тийм чанараар ялгагдаж хаягдаад одоо муудаад ахгүй. Гэхдээ Монголынхаа нөхцөлд ингээд сураад магадгүй яг ийм одоо зүйл одоо миний сурж байгаа мэргэжилтээр яг манай Монголд энэ дутагдaltaй байгаа юм даа. Тэгвэл энэгээр одоо магадгүй айл улсын одоо ямар одоо сургууль энэ дээр илүү сайн чанартай бэлддэг юм бэ гэдэг тэрийг би хайж очиж олж тий авчирч одоо Монголдо хэрэгжүүлээгээ тий саяхан би энэ дээр нэг жишээ ярихад 25 дугаар сургуулийн харааны бэрхшээлтэй хүүхдүүд сургалт хийсэн байхгүй нэгдүгээр оног юм. Тэгээ нэг охин ярьж ирсэн. Би олон улсын харилцаагаар явна. Тэгээд гадаад хэлэндээ нэлээд сайн англитай би нэлээд сайн саяхан одоо IELTS-аа өгсөн оноогоо хүлээж байна. Тэгээд би яагаад гадагшаа одоо сурах гэж байгаа гэхээр бид нар шиг юм харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд бол яг барайлаар бичсэн ном сонин хангалттай байдгүй маа. Тэгээд би тэр гадаадд сураад яг тэр барайл усгийн номыг яаж бичдэг, яаж шийдгийг гэдэг аргыг сурж ирчээд би яг өөрсгөө юм бэрхшээлтэй хүүхдүүдэд яах нь гэхээр тийм барайл усгийн хангалттай тийм гоё ном сонин гаргадаг тийм зүйлийг хийх хүсэж байна гэж ярьж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг үүнтэй адилхан л ер нь бол тухайн хүсэж байгаа мэргэжил дээр чи хаан сурмаар байгаа аль улсын одоо тийм боловсролыг одоо эзэмшмээр байгаа юу мэдээж ирмээр байгаа юу нь Монгол дутуу байгаа дутагдaltaй байгаа гэдгийг судалж чагаад явах юм бол илүү үрдэнтэй. Гэтэл хүүхдүүд маань судалгаа хийхээсээ илүү би тийш явна Америк явна эсвэл Солонгос явна. Ямар мэргэжлэр очиж байгаа болно. Яг уу тийм байдаг. Гэтэ яг Америкт ч юм уу очиж байгаа нэг сурж байгаа нэг сонголт их боломж бас байдаг л да. Тэ? Одоо яг сурж байгаа эхний нэг жил сурж байгаа ч юм уу одоо өөрөө сонголтоо их жишээлбэл нөгөө мүйс шиг те нэгдүгээр курстаа бүгдөө орчоод тэгээд тэндээ суралцж агаад одоо жишээлбэл сэтгэл зүйчээр яг нийгмийн ажилтнаар яг социологоор явах уу гэдэг юмнуудаа сонголтоо хийдэг ийм системтэй болсон яг үүнтэй адилхан гэдэг гих мэтчлэн одоо янз бүр байдаг. Тэгэхээр л ер нь бол маш сайн судлаад чиний хувьд аль нь чухлын чамд ямар боломж болцоо байгаа. Бүгдээр гадагшаа явна гэд бүгдэнд нь боломж байхгүй шүү дээ. Наад зах нь санхүүгийн асуудлаас. Тэгэхээр үнэхээр чи тэнд бэлдсэн юм өөхөр бэлдэг. За наад зах нь бүгдээр тэтгэлгээр явна гингүүт нь заа тэгвэл чи нэг хил ус нь ямар гэхээр нэг 10 жилийнхаа төвшөнд гэдэггүй. Тэгээд чи яаж авах цаа гэхээр харин тийм юм. Тэгэл болохгүй бол гайф аавна гэд. Тийм. Гэхдээ заавал гайф яв цаг хугацаагаа алдаж яах юм те. Үнэхээр бэлэн бол 2 жилийн өмнөөс одоо тий ядаж л 10 дугаар ангиас айл хэдийн бэлтгэлээ хийгээд нөгөө шалгалт юмнуудаа бэлдээд нөгөө олон улсын шалгалтанд нь бэлдээд нөгөө эссе юмнуудаа бэлдээд тий хичээл номдоо анхаарад ингээ явах хэвээр байтал цагийн дулгаж ирэнгүүтээ одоо сүүлийн үед ажиглаж байгаа зүйл нь гайф авчин. Яг гадагшаа явна гэдэг тэгээд 1 жил гайф аваад тэр хооронд нөгөө хил бас нөгөө тавигдах шаардлагуудаа хангаад ингээд жоохон цаг алдаад байна удаа гэдэг одоо сүүлийн хэдэн саруудад надад ажиглагдчихж байгаа зүйл бол тийм байгаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо хүүхдүүд маань нэг өөрийгөө олно гэдэг тийм үг хэлэлц юм уу тийм зүйл байгаа шүү. Тийм. Тэгээд тэрийнхээ дагуу одоо кемпээр бас авч байгаа. Тэгэхээр өөрийгөө олох тал дээр хэрхэн яаж түрүүний нөгөө хэлсэн тестүүд юм байгаа. Тэрнээ бас зөвлөгөө. Яг гоо сонгох цаа хүүхдүүд. Тий. Ер нь өөрийгөө олно гэхээр нэг хаа нэгтэй гээцэн юм шиг тий. Эсвэл одоо өөрийгөө одоо таньж мэдэх. За сүүлийн үед бүр өөрийгөө бүтээх гэж их ярьдаг болсон байна л та. Тий. За мэдээж эн чинь юу гэсэн гэдэг би ер нь энэ хороо дээр хүн нэг энэ хороо дээр утга учиртай ярьдаг гэж бид нэр ярьдаг тий. Үнэхээр тэгдэг. Магадгүй би одоо 40 хүрчээж өөрийгөө өстой олно тий. Тэгээд би нэг энэ хүмүүст хүүхдэд зөвлөгөө өгөөл сургалт хийх гэж юм ирсэн гэдгийг мэдрээд энэ бол миний бүр амттай бүр аз жаргалтай тий ийм зүйл гэдгийг би одоороо ингээл мэдэрдэг байхгүй. Тэгэхээр ерөөсөө би юу ч хэлдэг хүүхдүүдэд надаас ингэ ихчээ надад энэ мэрэгжил тохирох уу?
охтуудад юм уу хөвгүүдэд гоё мэрэгжил санал болгооч. Одоо энэ зүгээр санал болгочиход те тэр сонгох гэдэг нь л да. Тийм бол биш гэдэг. Яа тэгэхээр чиний мэдрэмжийг чи л мэднэ. Чи юунд дуртайг чи л мэднэ, юунд дургуут байгааг чи л мэдээд байгаа хгүй. Тэр чинь дотор юм байгаад байна да. Тэгэхээр би яах вэ? Эхлээ зүр мэдрэмжээ буюу өөрийгөө ажигла, өөрийгөө анзаар. За энийг хийсэн чинь аюу гоё байсан. Энийг хийсэн чинь бүр дургу байсан те. Тийм байдаг хүн бүхэнд дуртай их дургу зүгээр энгийн ажил, гэрээ ажил дээр хүртэлтэй жишээлбэл би одоо гурил зурт дургуйч гэдэг юм уу те. Зүгээр наазах юм мэдэх дургуйч юм уу те. Гэдэг шиг бүр тэр мэдрэмжүүдээ ажиглана байхгүй. Тэгэхээр бид нар үс мэдрэмжүүдээ ажигладаг юм байна. Мэдрэмжээ ажиглана гэдэг чинь өөртөө ажиллана байхгүй. Бид нар ингээ хитрхи ингээл нүдэн анаал бусдыг тэр ийм дасаа юм да мó тэр ингэдэг гэж яриад байдаг үстэй. Гэтэл чиний давуу тал гэхээр өөрийгөө мэдхээчдэг. Тэр чинь өөр лүгөө ажиллахгүй мэдрэмжүүдээ анзаарахгүй. Тэгээ мэдрэмжүүдээ ажиглал анзаар. Тэгээд бод. Одоо сүүлүүд нэг тунгаан бодох гэдэг үг би их дуртай. Зүгээр бодоод байх ш ингээд энэ мэрэгжлийг сонгуул яах вэ? Тэр мэрэгжлийг сонгуул яах вэ? Энэ нэрээ яадгийн болоо. За би бүр ингээд энэ мэрэгжлийг сонгоцсон. За тэгвэл ажил дээр гарлагт би хаана ажиллаж болох боломжтой? Юу хийх боломжтой? Магадгүй би яаж хөрвж болох юм? Гэдэг зүйлийг би яах нь тунгаан бодоод тэгснийхаа дараа яах нь ингээ үйлдэж эхлэмээр байгаа даа. Үйлдэнэ гэдэг маань янз янзын юм хийж оролдож үзэх хэрэгтэй. Би жишээлбэл ямар нэг юм хийж үзээгүй байх юм бол тэрийг юу гэдгийг яаж хийдэг тэрийг бол биеэрээ мэдрэхгүй байхгүй. Одоо жишээлбэл тоогоочлыг яг харахад гоё. Яг ингээд тоогооч хэлсэн чинь ингэдэг штэ. Нэг Америкийн юу биш Германы нэг видеон дээр идэх тоогооч мэрэгжлийн танилцуулга хэрвээ чи тоогооч болохыг хүсэж байгаа юм бол өдөржин зогсоороо ажиллаж чадах уу гэдгийг өөрөөсөө асуугаарай гэж хэлдэг аахгүй юу. Тэгэхээр яг би тэр хийсэн чи өдөржин би ингээл галтаан дээр зогслоо. За эн чин одоо жишээлбэл биш юм байна. Би өдөржин зогсоороо ядардаг. Магадгүй одоо толгойн эрхтний бэрхшээлд бол би эзэж зогсоо ажил хийж болохгүй юм байна. Мэдэрж ин тэ. Тэгээ оролдоо заавгүй одоо яг тийм спортоор хичээлж үзье. За ялангуяа одоо багийн спорт бол ерөнхийдөө багаар ажиллах, тэг ялж ялагдах тийм ээ. Одоо ачаалал даах одоо юу гэдгийг тийм ийм зүйл сурж байна. Ганцаарчсан спорт бол төвчээртэй удаан сууж байна бодох одоо нөгөө ур чадвар нь хөгжиж байна. За тэгээ урлагаар явж үзээд урлагийн гоо сайхны мэдрэмжүүдийг авч байна. Бусдад харилцаа холбоод бусдад яах нь өөрийнхөө авяас чадварыг ингээд мэдрэмжүүдийг хуваалцж байна. За тэгснээр бүр сайн дээр ажил нийгмийн тустай ажил бол хамгийн чухал байхгүй. Яа тэр би 2022 онд 21 аймаг 9 дүүргийн шилдэг хүүхдүүдтэй ярилцаж подкаст хийжсэн. За тэн дээр бол тэр яг нэг сайн дурын ажил хийж байгаа хүүхдүүд бүр аль хэдийн өөрийгөө бас тоглолцсон байж байгаа. Яг үл тэр маш олон үйл ажиллагаанд оролцож байгаа байхгүй тий. Хүмүүс тусалж байна. Одоо янз янзын одоо хог хүртэл цэвэрлж байна. Бусдад одоо хандив аян цуглуулж байна. Одоо юу гэдгийг гадаа мод зүйлгээ арчилж одоо тордж байна. Байгаль орчноо хамгаалж байна. Хогоо түүж байна гэд ингэж явахдаа тэр хүүхдэд мэдрээд байгаа байхгүй. Энд чинь их гоё юм бэ. Хүн туслана гэдэг чинь ийм амттай байдаг юм байна. За нэг хүүхд жишээлбэл найзынхаа одоо өвчтөе ээжэд одоо хандив цуглуулад одоо сая гаруй төгрөг цуглуулж байхдаа би одоо маш гоё мэдрэмжийг авсан. Яг тэгэхээр хүнд туслана гэдэг ямар гоё юм. Дээрэс нь би бол ингээл зүгээр л ингээл идэж байгаа л баг ээж аах хийж өгсөн хоолыг голоолт авч өгсөн хувцсыг нь голоод явж исэн гэсэн чинь хүүхдүүд ямар хэцүү амьдрал юм бэ? Идэх хоолчгүй хүүхдүүд төр асрамжийн газар дээр тэр эцсүү хороолоор яваад үтсэн чинь идэх хоолчгүй хүүхдүүд байдаг юм шүү дээ. Тэгэхэд би ингэж болохгүй юм байна гэд яаж н амьдралаас ингээд суралцаад аваад ингэж одоо оролцож бичлэн оролцож хийж тэр би яг хинбэ юу хийх дуртай байгаа, юу хийхээр дургу байгаа гэдэг тэр мэдрэмжүүдэд оролцож чана. Дээрэс нь 3 дугаарт нь бол ярилцах байхгүй юу? Аав ээжтэйгээ, эмээ өөтөөгөө, ах эгчтэйгээ одоо багш нартайгаа одоо босод мэрэгжлийн хүмүүстэй ярилцаад одоо би бол хүүхдүүдийг маш их ухаж асуудаг байхгүй юу? Тэгс ухсаар байгаад нэг тэр хүүхдийн бүр дон хийсэн тэр юм ин олж авахын тулд би маш их одоо сүйдээд нэг ухаж тэгээд тахаар хүүхд олон ертөнцийг үзвэл хүүхд олон цаанаа нэг юм бодож өссөн мөрөөдсөн зүйлтэй ээждэг байхгүй. Тэгэхээр тэрийг нөгөө хүүхдүүдтэй ярилцах тэр боломжийг яагаад би эцэг эхчүүдийг хүүхдүүдтэй ярилцгээд байгаа гэхээр ердөөсөө ярилцдаггүй. Ярилцах хэрэгцээ маш их. Дөнгөж одоо саяхан бид нар одоо мэрэгжил сонголтын өдрлөг хийгээд баг 5 удаагийн арга хэмжээнд баг 3000 хүүхдэд оролцсон зүйл дээр ихтгэл тавилаа ингээд ганцаарсан зөвлөгөө манай байгууллага өгсөн. Тэгэхэд тэр хүүхдүүд мэрэгжил сонголтоос гадна ярилцах хэрэгцээ маш их байгаа даа.
ерөөсөө ярилцдаггүй учраас тэр хүүхдийн сэтгэл мэдрэмжүүд гаргах гэдэг. Тэр одоо юу гэдгийг те би юу хүсээд мөрөөдөд байгаа яриад ухаал аюул тэр хүүхд чинь миний хөө том болоод хэн болох юм? Ямар мөрөөдөлтэй одоо яах гэж байна гэж жоохон те бүр багаас нь яриад ингээл магадгүй ээж аав нэг гоё бичсэн юм. Миний хөө багада тийм байсан юм биш. Наад зах нь одоо багада тийм тоглоомор тоглодог байсан. Ингэж тоглодог байсан. Ингэж ярьдаг байсан. Тэр мэдрэмжүүдийг хүүхдүүдэд хуваалцаад ингээл яриад хамбал би багада тэгдэг байсан гэл те. Эсвэл одоо юу гэдгийг тэр музейгээр дагуулаад явал та те. Эсвэл нэг өөр ажил дээр дагуулаад ирэл ажил гэж яадаг юм. Гэхдээ тэгэл жишээлбэл нэг ангид байхад би өөрт бодох 30 хүүхдтэй байхад 30 эцэг их цаана. 30 ажлын байр байгаа байхгүй юу? Тэр 30 ажлын байрных нь нэг 7 хоногт юм уу сартаа ч юм уу жилдээ нэг 2 удаа одоо жишээл танай ажил дээр манай ажил дээр гэл ээжлээ явахаар энэ ажил гэдэг юм байна. Аав ээж минь ийм гэдэг юм шүү дээ. Ажил хийх гэдэг чинь одоо ингэдэг юм байна те. Жишээлбэл хүний нөөц нь ингэдэг юм байна. Багш одоо юу гэдгийг барилгын инженер гэдэг нь ийм байна. Барилгачин гэдэг нь ийм байна. Манай ээж ойдлын цэгтээ ойдлоор яг ажлын байр нь ийм байдаг юм байна гэдэг ингээд энэ мэдрэмжүүдийг одоо мэдрүүлэх нүдээр нь харуулах за дээрс энэтэй холбоотой нэг танилцах аялал гэдэг аахгүй. Сая хэлсэн дээр ээж аавынхаа эсвэл хөдөлмөрийн биерж тахтай бид нар үйлдвэр дээр танилцуулаа явдаг гэсэн. Тэгэхээр үйлдвэрийн орчин гэж ямар байдгийг гээд жишээлбэл бид нар говь дээр дагуулж чад нэг айгүй олон орчин баг. Дөнгөж одоо үүдэн дээр оронгууд одоо ноос угаах цэвэрлэх буюу одоо тийм яг өтөг үнэртэл тийм шороо тоо. За тэнгууд магадгүй би харшилтай бол тийм за энэ болохгүй юм байна. Дараагийн цэвэр орсон чинь айгүй тийм чихтэй нөгөө угааж байгаа байхгүй. Угааж л магадгүй би жоохон бөөр мото ч юм уу байл бас жоохон чихтэй очинд удаан байвал бас болохгүй юм байна ч юм уу. Тэнгууд дараагийн цэвэр оронгод ээрж байгаа байхгүй. Дуу чимээтэй. Би чинь жоохон сонсгол муу ч юм уу чимээтэй орчин жоохон гээд мэдрэг байдаг шүү. За энэ бол биш юм байна. Үүдэн дараагийн юунд нөгөө бодгонд оруулж байгаа тийм. За магадгүй бодгийн химийн харшилтаар за бас болохгүй юм байна ч юм уу. За эсвэл айгүй гоё юм байна. Ямар гоё өнгөөр ингэж эргэлдээд идэм байж юм уу тийм. Тэнгууд дараагийн цэвэр оронгууд яг нэг деталь нь хийж байгаа байхгүй. Яг ингээд цам зөөлөхөд урд хойд баруун гар гэд китэлчин гэж хэлдэг хаа. Ингээд ийм том танхим дотор ингээд яг ажилхан хувцастай хүмүүс ингээд амар сүртэй харагдаж байгаа. Тэгэл ямар гоё юм бэ ч юм хүүхдийн мэдрэмж авч ийм гоё ингээд олон хамт олонтой суугаад явал ямар гоё юм бэ гэдэг тэр мэдрэмжүүдийг аав. Тэнгүүд нь дараагийн одоо юун дээр ингээд хооронд нь деталлуудын залгаж байна. Тэгээ хамгийн сүүлд нөгөө чанарын шалгач буюу яг ямар нэгэн одоо эвдрэл гэмтрэл согог байна уу шалгаад уутлаа савлаад гоё ингээд энэ бүх процессыг зөв нэг өдөр ингээд үзчихээр тэр хүүхдүүд ядаж л те үйлдвэрлэл гэж юм байдаг юм ажил гэж юм магадгүй тэн дээрээс өнөхөр гоё мэдрэмж авсан баялаг бүтээд өөрийн гэсэн тийм үйлдвэртэй болох юмсан мөрөдөж болно шүү дээ те эсвэл ийм гоё үйлдвэрт ажиллах юмсан гэдэг сэтгэл мэдрэмж төрж болно. Тэгээ ингэж үзэж харж байрж мэдэрч хүний нэг 5 метр хүү те энэ бүхий л одоо сонсож одоо байдаг юм уу үнэрлэж ингэж нөгөө нэг мэдрэх тийм одоо боломжуудыг олгох юм бол өөрөө ч гэсэн тэгж оролдох юм бол яг өөрийнхөө мэдрэмжүүдийг за энэ яг л миний байх ёстой газар юм байна. За энэ бол өстой хараахан биш юм байна те гэдэг тэр мэдрэмжүүдийг л яг ингэж л олж авч өөрийгөө таниана. Тэгээ бид нар сайн дурын ажил дээр бүр илүүтэй хэлмээр тэгж хүүхдүүдэд оролцуулаач. Тэгээ яг гадны орнууд ялангуяа ялангуяа Америк чи тэтгэл авахыг хүсэж байгаа юм бол сайн дурын ажил хийсэн байх ёстой. Тэдэн цаг гэл зарим 120 цаг гэл яад ингэдэг юм. Тэр чинь өөрөө нийгмийн чадамж нь хөгжсөн. Би аль хэдийн хинтэй ч хамаагүй нийгэмд ороод ажиллахад бэлэн, харилцахад бэлэн байна. Тэгээ уучлаарай та тийм байхгүй бол нэг жил сайн дурын ажил хийж байгаад ирээрээ гэж хүртэл хэлдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр чин эн чинь яах нь нэгдүгээр нийгмийн чадамжийг олохоос гадна тэр хүүхдүүд үнэхээр одоо өөрийгөө олж таньж хат би бол үнэхээр тусалдаг гэдэгт бол итгэлтэй байждаг. Тэгэхээр тэр аягүй чухал гэсэн. Тэгжэл ерөнхийдөө иймэрхүү арга замуудаар өөрийгөө таних хэрэгцээтэй. Тэгээ багаасаа цагийн болгож шүү. Үгүй ядаж 7 8 дугаар ангиасаа тийм багш нарын дэмжих нь байна, бодлогоороо зохицуулах нь байна. Эцэг эхчүүч гэсэн бид нэр ерөөсөө одоо цагийн толгож биш. Багаас нь ер нь ингэж дэмжиж хүүхдүүдийг өөрийгөө олж таних босолцоо боломжийг зүгээр заавал хэцүү биш байгаас хүүхдтэйгээ ажил дээр давуулаад ирээ танилцуулах бол хэцүү биш яваад тийм хийж болохоо. Тэгэд гадны оронд амар гой гой зүйлүүд байдаг л да бүр ажил мэргэжлийн одоо тэр юу парк тэр гэл те тийм гой тийм одоо очиод өөрөө бичлэг хийж үзээд мэдрэмж яваад энэ болох юм байна болохгүй байна мэдрүүлдэг тийм гой гой одоо газрууд ч юм уу байдаг л да. Тэр бол нөгөө өөрийгөө таньж олоход нь л тусалж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо мэргэжил сонгоход дээд сургууль, коллеж гэдэг хоёр байгаа шүү дээ. Манай Монголын хүрээнд бол тэгээд хүүхдүүд ер нь энэ дээр ямар хандлага үзүүлээд идэх юм бол ер нь бол дийлэх хандлага нь болохоор ер нь бол дээд сургууль сурна гэсэн хандлагатай байдаг те. Яг үнэ. Тийм. Наач аюул чухал асуудал. Хүүхдүүд одоо месүүд буюу мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллеж, ихтэй сургууль гэд ингэ байж байгаа тийм. Бүр богино хугацааны шууд сургуулаад өгсөд богино хугацааны мэргэжлийн одоо сургалтанд сурж болох юм болцоод боловсролын тогтолцоогоор
Тэгэхээр хүүхдүүд ерөөсөө л дээд боловсрол, дээд сургууль гэж байгаа. За политехник коллеж ч юм уу месүүд энэ төр гэж ер нь маш мэдлэг багтаа мэдгчгүй ямар юм бэ? Нэг удаа бүр хүүхэд би тогооч болох гэсэн чи ээж чи доод мэрэгжил сонгох гэлээ. Дээд мэрэгжил сонгох гэж байна. Тэг дээд мэрэгжил байгаа юм чи доод мэрэгжил гэж яриад ах юм. Тэр нь яадаг гэж надаас асууж байгаа тохиолдол гарч ирсэн. Тэгэхээр энийг ерөөсөө дээд доод гэж ерөөсөө ялгаж болохгүй гэдгийг л би бас хүүхдүүдэд эцэг эхчүүд ч нэг одоо сүүлийн цөөхөн хүүхдээ болсон тэг ганц охиноо ч юм уу дээд боловсралтай болъё гэж хүн бодлого л яг бодно. Гэхдээ хүний оюуны потенциал түрүүний хэлсэн ялгаа, мэрэгжил тохирох чанар өгөгдөв чи өөр байдаг учраас өөр юмд л сайн байгаад байгаа байхгүй. Жишээлбэл маш сайн гагнуур хийдэг хүн цаанаасаа өгөгдөлтөө угаасаа тэр хийхээр заяагц хүн гэж байна. Үнэхээр гоё амттай хоол мэдрэмж нь хөгжсөн бол үнэхээр амттай хоолоо хийдэг хүн байна. Яалчгүй төрөлхөөс одоо уран гартаа ээж аавын өгөгдөл бол ойдол шийдэл хийхэд боломж нь байна. Үнэхээр тоондоо авал хүмүүс бол тэр те үнэхээр алгоритм одоо кодо мэддэг хүмүүс үнэхээр сайн программист болж чадчихээн гэдэг ч юм уу. Ингээд нэг өгөгдөл нь өөр байж хахад заавал би дээд боловсралтай болоод тэгээд тэр дипломыг авчихаар бас нэг юм монгол хүмүүсийн зам байна л хүнд муугай харуулчихвээ тий хүмүүс одоо тий нэг дипломтой миний дээд сургууль төгссөн шүү гэдэг нэг тийм хинд чирэггүй хогийн бодол би бүр хогийн бодол гэж зориуд хэлэх гээд байгаа байхгүй. Тэр бол одоо хинд чирэггүй модноос гарцсан байхгүй. Одоо би өнөхөр тасарсан сайн гагнуур мэрэгжлийн сургууль сурчих юм бол тэргээр ихтэй сургуулаас илүү би ажиллаа хийн гадна халтуур хийгээд би мөнгө олох хүчнээ боломжтой. Би цаахан гагнуур хийшээ хөдөө орон нутгийн ялгаагүй. Гэхдээ төмрийн энэ тнийг хаягдал цуглуулад ядаж л тэр цаас малтдаг юм биш. Төрдөг тэрэг хийчихэл та. Малтуур одоо малаа одоо хашаагаа цэвэрлдэг одоо тэр тармуур малтуур л хийчихэл та тий. Гэхдээ хашаа машаа хийчихэл одоо юу л юу хийж гагнаж гарын үзүүрээ өөрөө хуийн нэмэлт орлого олох боломж нь нээлттэй байхгүй. А гэтэл би гоё хүмүүст гоё таалагдах гэдэг. Нөгөө хүмүүс нь таалахгүй ш яг тухайн үед нь ярьж магадгүй л тэгэхээр чамаа хинч тоохгүй хин хідэн дипломтой байх нь анзаарахгүй байхгүй. Тэгээ би тэрийг зүгээр хадгалсан. Тэгээ тэргээр ажиллахгүй нэх гоё диплом байгаад байдаг. Үр шимийг хүртэхгүй. Тэрний цаана зүгээр л диплом бишгүй. Маш их цаг хугацаа, асар их мөнгө. За тэгээд чиний сэтгцийн эрүүл мэнд үеийнхийнх нь гоё ажиллая гэдэг. Нөгөө дуртай ажиллаж сонгоцож учраас азж байгаа л та. Би тэгсэн чинь айгу хинч биш айгу дутуугүй мэдрэмжтэй те. Нэр ямар гоё юм бэ? Гоё юм аа те энэ шиг хамсан энэ одоо салентай орлоготой гэл ингээ бодоод нөгөө бусдыг хараал те нөгөө амар сэтгэл зүйн хувьд асуудалтай тий. Тэгэл стресстэй хүмүүс чинь яадаг эргэн тойрондоо дандаа ээж автгаа муудалцсан хүн амтандаа муудалцсан гараал наад захандалтад төгжүүлэл явахт муудалцсан жоохон шүрүүлсэн бол байрж аваад тий муудалцсан гэл ийм асуудлын цаана нөгөө л хайпи дайз жаргалтай байх нь тухайн нэг хүний өөрийн мэдлгүй тэр энерги нэгэ цацраал тэр нэг зүйлийг юу ч байсан болно шүү дээ тий. Одоо гудамжин сайхан хогоо цэвэрлээд түүхийн ажилчид байна шүү дээ. Яг Улаанбаатар хотод цэвэр цэмзгэр байх гээд хар өглөө басаад хийж байгаа байхгүй тэр хүмүүс чинь. Тэрнээсээ хаппи одоо аз жаргалыг мэдэрч болно шүү дээ. За тэр онгоцонд явж гэн тэр нөгөө одоо шонхрууд чиг тэр сайхан хүмүүсийг хүсэн газар нь хүргэж өгч байгаа энэ аз жаргал байж гэн. Үнэхээр чиний ойсон ганц одоо цор ганц давтагчшгүй одоо дээлийг өмсөд тэр хүн ингээд дандаа баярлж байгаа. Буюу би өөрийнхөө ур чадвараар хинд юу өгч чадах юм. Тэр нэг чаддаг юм олоод хүнд өгөх юм бол буцаага чи аавна ахгүй. Тэр нь авж байгаа аз жаргал нь чиний хувьд одоо бүр үнэхээр тулцсан мэдрэмжийг авдаг. Үнэхээр миний ойд өгсөн дээлийг өмссөн тэр гой дуучин дуулж илаа гэл те. Эсвэл миний одоо барьсан барилга дотор хүмүүс аз жаргалтай амьдарч байгаа гэдэг ч юм уу. Миний одоо хийсэн зам дээр ингээл те хүмүүс ингээд аюулгүй явж байгаа шүү дээ. Гэж нэг юмыг дандаа үнцэн талаас нь бас харах хэрэгтэй. Үнэт зүйлс талаас нь чиний үнэт зүйл чухам юу юм? Энэ ороо дээр ирсэн чиний яг үнд зүйлс чи юу юм бэ гэдгийг бас хүүхдүүдээс би сүлэгт асуудаг. Тэр мэдрэмжүүдийг асуухаар ерөөсө бодож үзээгөө. Чиний зорилго мөрөөдөл юм. Ёстой би бодож. Үнцэн тэгэхээр үнд зүйлс гэж мэдхгүй байна гэдэг. Тэрийг бид нар томчууд л асуух хэрэгтэй байхгүй. Асууж ийм байдгийн мэдрэмжүүдийг асуухаар нэг магадгүй би шудраг эсийг маш их хэмнэлттэй гэдэг нэг хүү ярьж байна л да. Шудраг бос зүйлийг би үзээ яддаг. Тийм учраас би хуйлж болов. Яг тэгвэл Монголд одоо магадгүй шудраг бос юмд аюух яригдж байгаа. Би энийг л одоо ялан дэлмээр юм ч юм уу. За саяхан зөвлөгөө үзсэн чинь би цагтаа болно. За яа гэх юм бол манайх сапарг эндэдэг маш их одоо архичид ингээд одоо тэргээр нь өглөө болгон явдаг. Одоо эднэртэй би тэмцэж зөв хүссэн хөөхд зүгээр эрх чөлөөтэйгээр хотынхаа гудамжаар алхдаг тийм тайван амгалан орчныг бий болохын тулд би цагтаа олмоор. Үн цэнэ мэдэрсэн бааз гэж харах юм бол чиний сонголт одоо яг зөв биш шүү гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр энэ
айгүй чухал гэж л би хэлэх гээд байна. Тэгэхээр одоо ингээд нэгэнт мэрэгчлээ сонгоцсон ингээд суралцаад төгсчлөө. Мгм. Тэгээд яг нөгөө ажил дээрээ гарангууд бас нэг өөр байдаг шүү дээ. Өөрийнх нь төсөөснөөс. Тэгэхээр тэр нэг насанд хүрсэн хүмүүс байгаа те. Тэр хүмүүс ер нь яг яах хэвтэй эргээд дахиад өөртөө тохирох мэрэгчлэр сурах хэвтэй юм уу? За энэ дээр би болохоор юу ядгийг одоо жишээлбэл ажилд ороход аливаа нэгэн шинэ орчинд очиход тасан зохицох хугацаа гэж байдаг шүү дээ. Энэ дээр би ажил олгогчдыг аяг мэдрэмжтэй байгаасаа гэж үздэг байхгүй. Дөнгөж цоо шинэхэн төгсөөд ирсэн хүүхэд хэдийн онд сурдаг байсан ч гэсэн тэр мэргэжлийн тэр ажлын талаар 100% төгс-төгөлдөр хийнэ гэж байдаггүй, хинж байдаггүй. Очоод 1 сар, 2 сар, магадгүй 3 сар болоход тэр хүн яг нь нэгдүгээр бие организмын хувьд сэтгэл зүйн хувьд тасан зохицоод тэгээд тэр ажил хамт олондоо уусчаад энийг хийн ихээр ажил олгох юм би илүү одоо магадгүй 100% гэх юм бол магадгүй 60% нь ажил олгогч хүчин чармаалт 40% нь одоо ажилчин одоо шинэ хүмүүсийн шинэ ажилчдын хүчин чармаалт байгаас гэж би хүсдэг байхгүй. Яг тэгээд тэр ажлын орчин хөөрхий амтан хүртэл гэдэг чинь анзаарч явах юм бол одоо хойно ингээд нөгөө айлын хойныг авчираад нөгөө өөрийнхөө хонь дотн тавьчингууд ганцаархан нэг хөөрхөн байж байгаа те. Тэнд нэг хэсэг айлынх нь хон бөөнөрсөн шинэ хонь ганцаараа яжангууд маргааш нөгөөдөрс нь дундаа орцсон явж идэгтэй яг адилхан хүн амтан ургамал бүгд тасан зохицлын хугацаа гэж байдаг. Нэгдүгээр тэр хугацаанд нь тэр хүнийг яг уусгаж шингээж авах нь ажил олгогчдын хүчин чармаалт гэж хардаг байхгүй. Нөгөөтөгөр мэдээж шинэ хүн нөгөө тухтай бүсээсээ гараа шинэ орчинд очиж өөрөө тасан зохицохын тулд тэр хүн бас хичээх хэрэгтэй. Тэр хүүхэд өөрөө хичээх хэрэгтэй. Нэгэн тал би энд ороод ирнэ те. Ийм л юм хийн гэж зорьцсон байх юм бол хичээх хэрэгтэй гэж би бол боддог. Тэгээд магадгүй ингээ ороод исэн чинь үнэхээр яг амьдрал дээр хийсэн чинь бас биш байдаг. Тийм тохиолдлууд мэдээж амьдрал баян юм чинь байж л байгаа. Үнэхээр тийм мэдрэмжүүд байх юм бол магадгүй одоо дахин сурах болцоо хүн нээлттэй онлайнаар сурсан болж байна. Бүр богино хугацаагаар мэргэжсэн ч болж байгаа байхгүй. Тэрийгэ мэдэрчээд үнэхээр аз жаргалын тэр ажлаасаа мэдрэхгүй кайф авахгүй. Гэхдээ тэр нь бас ялгах хэрэгтэй. Дөнгөж ороод нэг хамт олон хүлээж авахгүй байснаас болоод тэгээд даам уу. Үнэхээр яг хийсэн чинь нөгөө үнэхээр чиний ур чадвар нөгөө түрүүний хэлснээр тохирох чанар чинь биш байсан юм уу гэдгийг бас ялгаж салгах хэрэгтэй. Тэгэхээр юу юуны тухайн дург нөгөө тасан зохицлын хугацаа яагаад 3 сар мар гэл нэг дадлагжуулах гэдэг яагаад 90 хоног гэдэг тэр чинь нөгөө нэг яхна учиртай байгаа шинжилгээний үндсэлтэй тэрийг тасан зохицод үгүй ядаж 6 сар ч юм уу те үгүй ядаж 1 жил болоход байгууллага бид хоёрд нэг яхна таньж мэдж байгаа байхгүй. Тэгээд тэрэн дээр би арай жоох илүү ажил олгогч илүү хүчин чармаалт гаргаач те гэж бас үзээд. Тэгээ үнэхээр одоо хийгээд байсан чинь би тэрнээс аз жаргалыг мэдрэхгүй байх юм бол яхна үгүй орчноо сольж болно ажлынхаа юг сольж болох бололцоо боломжууд нээлттэй байна. За нэгэн тал би юутсан юм чинь ингээл насаараа би үсээгүй ажиллаа хийсэн. Ингээл 40 гараад өөрийгөө оллоо тий өөр ажил хийх зориг шудлуулаа энэ төр яриад идэг штэ тий. Яг тэ эрт мэдрүүл тэгээд замаа өөрчлөх боломж хүн нээлттэй байхгүй. Тий. Тэгтээ ажиллаа хийнгээ тэгвэл би дахиад юу юм гэдэг асар сайн бодчихож өөрчлөлтөө их бол юу ч бодоагүй бас өсөж ажилласаа гарчаал тий. Тэгснэ дахиад юу хийхээ хайж яваад ингэх юм бол бас болохгүй шүү дээ тий. Тэрийг хүмүүс жоохон юм нөгөө түрүүээс тунгаан бодож алсыг харж тий. Өртөгөө ярилцаж мэдрэмжүүдээ сонсож ингэж яагаад өөрчлөлтийг хийвэл эйгүү зүгээр. Ер нь хүүхдүүд ч гэсэн 20 дугаар курстэй яж байгаа л эсвэл 4 дугаар курстэй ч юм уу одоо дургу байна хайчгүй гарчуул яах вэ гэдэг асуудагтай яг адилхан байхгүй. Тэгээд хүн үнэхээр тэр би болохгүй байна гэдгийг мэдрээд байгаа бол болохгүй газар хүчээр байна гэдэг чинь хин хэнийг хуураад байгаа байхгүй яг үүндээ бол тий. Тэгэл цаг хугацаа ер нь цаг хугацаанд би хармачс цаг хугацаа тэгээд 21 дугаар зодыг энэ 100 цаг хугацаа чинь хамгийн үнцэнтэй хөрөнгө гэдэг. Тэгэхээр тэрнээр аягүй сайн бодох хэрэгтэй л гэж хэлэх гэдэг. Тэгэхээр одоо таны үйл ажиллагаа явуулдаг холбоо байгаа шүү дээ. Монголын ажил мэргэжлийн зөвлөхүүдийн холбоо гэдэг. Энэ холбоо маань яг ямар үйл ажиллагаа явуулдаг юм те? Тэр талаар хаваалцвал. Тийм манай төрийн бас байгууллагад ажил мэргэжлийн мэргэжсэн зөвлөхүүдийн холбоо болохоор одоо 10 жил болж байна л да. Тэгээд энэ болохоор нөгөө Монгол улсад яг ажил мэргэжлийн чиг баримжаа олох үйлчгийг хөгжүүлэх. За үүний тулд нөгөө ажил мэргэжлийн мэргэжсэн зөвлөхүүдийг бэлтгэх замаар яг энэ улсын орны хөгжил хувь нэмэр оруулах юм зорилготой. Тэгэхээр өөрөөр хэлбэл богино хугацаагаар ажил мэргэжлийн зөвлөхүүдийг бэлтгэх гэсэн. Энэ болохоор бакалавраас дээш одоо төвшний тэгээд яг ийм хүүхдүүдэд зөвлөгөө мэдээлэл өгөх сургалт хийх хүсэл зэрмэлцэлтэй. За ер нь бол бид нэр хөтөлбөрийн салбартай илүү хамтарч ажилладаг. Сүүлийн үед бас боловсролын салбарын хүмүүс маш их одоо энэ
зүйл рүү одоо энэ яг салбар руу орж эхэлж байна. Энэ бүр одоо салбар шинжилгаан болтлоо хөгжөөд одоо явж байгаа. Тэгээ 2010 оноос хойш би түрүүнд урьдсан хөтөлмөрийн төв бирж байжгаад 13 онд 2010 онд хөтөлмөрийн бирж байгуулагдаад 11 онд яг Монголын мянганы сорилтын сангийн төсөл хэрэгжээд тэнээр үндэсний хэмжээний 16 сурагч багш бэлтгэгдсэн. Тэгээ тэр төсөл хаалт хийгээд хаалтын ажиллагаан дээр энэ одоо их чухал үйлчилгээ юм байна гэдэг төрийн бас байгууллага байгуулсан юм. Тэгээ тэрний энэ байгаа. Тэгээ намайг нөгөө гүйцэтгэх захирлаар нь ажиллаач гэж хүсэл тавиад. Тэгээ би бас нэг жил жоохон өнжөө нэг насаараа гэдэг шиг төрийн байгууллагад өмнө ажиллаад төрдөө байгаад ингээд үнэн ч байсан үн чинь би өстө чадахгүй хаа төрийн бас би өстө хийж үзээгүй гэд. Тэгээ 13 онд жоохон зориглоод тэгээд төрийн бас аваад гарсан байдаг. Тэгтээ би бол баяртай байгаа. Үнэхээр одоо энийг хөгжүүлэх нь яг л энэ салбартаа чин үнэнч одоо сүүлийн үед энийг л хөгжүүлэх нь чухал юм байна. Хувь хүн бүрт мэргэжил сонголт ямар чухал юм бэ? Ганцхан хувь хүн биш одоо том утгаараа улсын орны хөгжлийн дөрөөс энэ чухал юм байна гэх мэдрээд тэгээд бид нар хөтөлмөрийн салбарын хөтөлмөр халамжийн үйлчлэгийн газрын мэргэжилтнүүдийг за боловсролын сургуулийн багш нийгмийн ажилтан тэгээд манайх богино хугацааны одоо сургалтаар бэлтгэхээс гадна Монголд хэрэгжиж байгаа бас төсөл хөтөлбөртэй хамтран ажиллах, тэндээ өөртөө сурч мэрэгших, тэгээд хүүхэд залуучууд, оюутан, ажилгүй эргээд хөгжлийн бэрхшээлтэй эргээд цэрэг цагдаа гэл одоо тий төгсөж байгаа халагдах байгаа цагдаа нар одоо хор хан гэж хүмүүжээд одоо судлагдах байгаа хүмүүс гэдэг маш олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд ерөөсө хурж үзээгүй тийм зорилтод одоо хүмүүс бол байхгүй. Тэг маш олон одоо гадна дотны төсөл хөтөлбөртөө мөн өөртөө бие дагаад одоо олон хөтөлбөрийг хэрэгжүүлээд ингээд болол дээрэс нь хүүхдүүдтэй одоо сургалт ээж мөн дээрэс нь одоо 21 аймгаар ирээдүйн эзэдгээд хавар намартаа явагддаг аянуудад оролцож одоо 21 аймаг 9 дүүргийнхаа хүүхд залуучуудад яг энэ мэргэжил сонголтын үйл ажиллагааг түгээгээл ингээл явж байна да. Таныг аз жаргалд хөтлөн Happy Bell podcast. Монгол улсын хэмжээнд би түрүү хэлсэндээ 2010 онд хөтөлмөрийн төв бирж гэж байгуулагдаад ажил мэргэжлийн чигээр хэмжээний алба гэж байгуулагдаад за хөтөлмөр халамжийн үйлчлэгээний дэргэд одоо 21 аймаг 9 дүүргээр ажил мэргэжлийн одоо мэргэжилтэн бэлтэж за тэгээд бид нар манай байгууллага бэлтээд одоо Монголын мянганы сорилтын сан за дээрэс нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгмийн одоо тусламжтайгаар бид нар өөрсдөө одоо бэлдэж хамтран бэлдэх байдлаар явж ирсэн. Тэгэхээр одоо 21 аймаг 9 дүүргээр за дээрэс нь хөтөлмөрийн биржүүдээр дамжуулагдаад энэ үйлчлэгийг одоо үзүүлж байгаа өнөөдөр одоо Монголын төвшин. За мөн дээрэс нь саяхан одоо хэдэн жилийн өмнө боловсролын ерөнхий газар гэж байгуулагдсан шүү дээ. Тэгээд тэднийх байгуулагдаад бас ер нь боловсролын салбарынхан багш нарыг бэлдэж сургалтын хөтөлбөрүүдийг бэлдэж бас төсөл хөтөлбөрийн хүрээнд нэлээдгүй багш нар бэлдээд бас үзүүлээд явж байгаа. Тэгэхээр яг гол нь нэг удаа төслийн үеэр ч юм уу эсвэл одоо ингээс жилдээ нэг удаа ч юм уу хүүхдүүдэд очиод лекц маягаар яг өмнө нь бид нар бүр ингээс сургалт маягаар 2 3 өдөр энэ төргээл ордог байсан. Харамсалтай нь мэдээж энэ сургалтын хөтөлбөрт байдгүй учраас одоо хүүхдүүдэд цаг гаргах хичээлээс нь ингэж одоо менежж өөрчилж одоо тэнд сургалт явуулахад нэлээд хүндрэлтэй байдаг. Магадгүй танилынхаа шугамч юм уу амжуулаад ингээ хөргөдөг байсан. Тэгэхээр тийм болцоо авахгүй ч ядаж л лекц маягаар ингээ ахлахынд ялангуяа одоо ороод ингээ явж байгаа байхгүй. Тэр ингээд нэг удаа явж байгаа нь бас орохгүй байснаас орж байгаа нь мэдээ сайшаалтаа. Гэхдээ эн чинь өөрөө нэг удаа хийдэг зүйл биш буюу яг ажил мэргэжлийн чиг баримжаа гэдэг маань өөрөө яг ерөнхий боловсролын нэгэн адил одоо албан журмаар хүүхдүүдэд хүргэх ёстой. Яагаад тий? Яагаад тэгэхээр эн чинь улсын орны хөгжлийн тухай яригадаад байгаа хгүй цаана нь. Би сайн гагнуурч юм байгаа тэр сайн юм хийж байна. Би тэр сайн замыг тавиад тэр сайхан одоо тий замаар хүмүүс аюулгүй орчин зогсчих гээд байгаа хгүй. Тэгэхээр нэг удаагаар ингээл сонсоол хүүхдүүдтэй л ялангуяа лекц маяг бол зарим нэг ингээ хүмүүлэл нэг хэсэг хэрэгцээтэй сонсон шүү дээ. Яг хөө тэгээд боловсролын одоо хөтөлбөртөө оруулаад ерөнхийдөө тогтмол байдлаар хүний хүргэх юм бол яагаад энэ чухал юм бэ гэдгийг хүүхдээ ойлгоод багаасаа мэргэжил сонголтод ач холбогдол өгөөд ер нь явах гээд байгаа юм. Гэтэл өнөөдрийн одоо манай тогтолцоо маань бол яаж байгаа вэхээр яг тийм бололцоо боломж байхгүй төрөний хэлсэнчлэн уг нь бол 2016-аас 20 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтөд 4 жилийн хөтөлбөр хэрэгжээд яг ерөнхий боловсролын багш нарт нийгмийн ажилтан сурагчдад эцэгчүүдэн зориулсан гарын авалга дээр боловсруулад маш олон хүмүүсийг бэлдээд ном гарын авалга гаргаж ирсэн байхгүй. Гэхдээ тэр төсөл дуслаа яг л зарим нэгэн сургууль нь үнэхээр яг хэрэгцээтэй гэж байгаа нь аваад үлдээ явж байна. За дийлийнх нь бол тэгэл бас дахиад буцаад болчихж байгаа байхгүй. Тэгэхээр ийм байдлаар нэг юм арга цаасан байдлаар явах юм бол ирээдүйн хүүхдүүдийн мэргэжил сонголтын тухай яхад хэцүү. Тэгэхээр боловсролын тогтолцоогоор дамжуулаад хөтөлбөртөн тусгаад тэгээд ингээд оруулаад явдаг. Тэгээд дээрэс нөгөө одоо гадны орнууд одоо Монголч гэсэн бид нар хийж байсан танилцах аялал байдлаар хүүхдүүдийг мэргэжилтэй танилцуулгын хөтөлбөрүүдийг хийгээд ингэж
системтэйгээр бэлтжээж ерөнхийдөө энэ голдролтоо орох ийм үйлчлэгэл юм байна л та. Тийм. Тэгэхээр одоо эцэгчүүд тэгээд хүүхдүүд танаас мэрэгжлийн талаар зөвлөгөө авъя гэвэл ер нь яаж хэрхэн холбогдох вэ те? Манай байгууллага маань хоёр төрлийн пэйж болон групптэй. Тэгэхээр ирээдүйн эзэд мэргэжил сонголтын цахим үйлчилгээ гэдэг энэ нь болохоор төрийн байгууллага буюу одоо залуучдын хөгжлийн хөтөлбөрийн албатай, үндэсний албатай хамтраад бид нар пэйжийг хөгжүүлээд тэн дотор нь чатбот үйлчилгээ нэвтрүүлсэн. За чатбот үйлчилгээгээр орох юм бол нөгөө хоёр төрлийн тест 300 гаруй мэргэжлийн дэлгэрэнгүй тайлбар, дээрэс нь одоо яг эрэлттэй болон тэргүүлэх 100 мэргэжлийн танилцуулгыг одоо оруулах гэж байж байна. За тэгээд тэр пэйжний маань групп байгаа. За групп маань одоо 15 гаруй мянган одоо эцэгчүүд хүүхдүүд дийлэнх хүүхдүүд байдаг. Тэр групптэй бол би ер нь ковид үеэр нээсэн үндэл бүргүй үйлчлэгээ үзүүлдэг. Тэнээр болохоор би хагасаа өдөр болгоны 7 цагаас би лайв хийдэг гэсэн. Яг сүүлийн үед бас жоохон ковидаас хойш мэдээж гадуурх ажлууд нэгдээд нөгөө зав байхгүй хаяада хийгээд явж байгаа. Тэгээд дээрэс нь түрүүн хэлж 22 онд хүүхдүүдтэй ярилцсан 30-аад төрлийн одоо юм лайв подкаст байгаа. Тэгээд маш олон мэдээллүүд байгаа. Би одоо сая өдөр өөрийгөө таньгээд цуврал 50 одоо юм постэр оруулсан. Одоо өөрийгөө таних гэх мэтлэнгээ үнэхээр тийшээ ороод ухаж тунх юм бол маш олон мэдээллүүд байж байгаа. Тэгэхээр ерөөдөө сая хэлсэн пэйж болон ирээдүйн эзэд мэргэжил сонголтын цахим үйлчилгээ пэйж, за мэргэжил сонголтын цахим үйлчилгээ групп байгаа. За дээрэс нь миний одоо мэргэжил сонголтын зөвлөх сосор барам гэсэн миний профайл хаяг байж байгаа. Гэх мэтлэнгээр за мөн ажил мэргэжлийн зөвлөхүүдийн холбоо гэсэн пэйж гээд энэрээр дамжуулаад бол бид нартай холбогдох боломжтой. Тийм. Тэгэхээр сосор баруун багштай холбогдох пэйж ер нь мэдээллүүдийг яг энэ YouTube-ийн доор линкээр тавьчихна. Та бүхэн тэр холбоосоор ороод багштай маань холбогдох боломжтой байна. За тэгэхээр мэргэжил сонголт гэдэг хүүхдүүдэд чинь бүр багасаа л ингээд яриад эхэлдэг шүү дээ. Би тийм юм болно, ийм юм болно гэж хэлдэг. Маш чухал сэдв, маш өргөн хүрээтэй том сэдв. Тэгээд энэ сэдвийн талаар өнөөдөр бидэнд үнэтэй зөвлөгөө өгсөн танд маш их баярлалаа. Тэгээд энэ удаагийн дугаар маань энэ хүрээд өндөрлөж байна. За та бүхэнд бас маш их баярлалаа. Тэгээ энэ мэргэжил сонголтын сэдв бол маш чухал сэдв. Би хүртэл одоо яад энэ чиглэлээр одоо юу гэдгийг хүмүүс илүү одоо подкаст хийхгүй, илүү одоо нэг контентууд хийхгүй байна гэж боддог гэсэн. Гэхдээ харьцангуй сүүлийн үед бол маш их гоё контентууд, нэвтрүүлгүүд, подкастууд энэ төр явагдаж байгаа. Би хүртэл бас нэг подкаст энэ төр хийх гэж оролдож бас хүүхдүүдтэй ярилцаж үзсэн. Тэгэхээр танай хамт олонд тэгээд үнэхээр энэ сэдвийг хөндөж олон хүүхдүүд хүргэхтэй сэтгэлээ чилээж ажиллаж байгаа та бүхэндээ бас маш их баярлалаа. Олон мянган хүүхдүүдэд аз жаргалыг одоо түгээх болтугай мэргэжил сонголтоо аз жаргалтайгаар хийх нь одоо хүмүүсийн хүүхдүүдийн маань одоо ирээдүй одоо асар чухал ач холбогдолтой. Тэгэхээр энэ сэдвийг хөндөж ярилцсанд маш их баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. Танаас амжилт хүсье. Баярлалаа. Таныг аз жаргалд хөтлөн Happy Bell podcast. За Happy Bell podcast-ийн маань энэ удаагийн дугаарыг өндөрлж байна. Энэ удаагийн дугаар маань та бүхэнд таалагдсан бол манай сувгийг дагаарай. Мөн бичлэгэн дээр маань лайктаар сэтгэлдээ үлдээгээрэй. Дараагийн дугаараар уулзалтаа түр баяртай. Насан туршдаа суралцагч бай. Цахим их сургууль Bell Pocket University